За, шашны талаар сэдвтэ орохоос өмнө төлөвшлийн талаар эхлээд ярилцъя. За, бид нар төлөвшөлтөй байх хэрэгтэй, төлөвшөж байна гэж яриад л байдаг тийм ээ. Төлөвшөл чухал гэдгийг мэдээд л байдаг. Гэхдээ төлөвшөж байна гэхээрээ төлөвшсөн гэхээрээ яг ямар байх ёстой юм, ямар шинжилэрдгийг гэдгийг бодит жишээгээр сайн мэдэхгүй үед байдаг. Мэдэхгүй байгаа эргэлзээтэй хүмүүс ч байгаа тийм ээ. Тэгэхээр одоо ярих гэж байгаа төлөвшлийн талаар хариад үнэн мэдлэг сургалтын 6 дугаар төгсөгчдөд өндөр дээд гэрлэн биетүүд буюу докторгуурууд маань маш гоё ярьж өгсөн байгаа. Энэхүү яриаг бусад нийт суралцагчдад ярьж хүргээрэй гэсэн учраас яг докторгуурын ярьсны дагуу дамжуулан өргөх гэж байна. За энэхүү төлөвшлийн талаарх яриаг хүргэж байхад өөрсдөө сайн буулгаж хүлээж авч сонсоорой. Мөн олон жишээгээр өдөр тутмын амьдрал дээр олон гоё аргуудыг хэлж өгсөн байгаа шүү. За төлөвшөл гэдэг бол ер нь нэгэн цогц цул ойлголтыг салгаж байгаа бас нэг хэлбэр юм. Төлөвшөл явагдана гэдэг. Түүний хажуугаар ажиглалт хийж ажигламтгай бай гэдэг сэтгэл зүйн тэнцвэрт хэрэгтэй, мэдлэгт хэрэгтэй, арга ухаанд ч мөн хэрэгтэй байдаг. За үүнийг яаж материалын амьдралтай холбодог вэ гэхээр материалын амьдрал дээр бидний байж байгаа одоогийн байдалд эргэн тойронд байгаа хамтрагч, гэр бүл, ажлын хамт олон, найз нөхөд гэх мэт эргэн тойрны хүмүүсийн харилцаа, түүнээс ирж байгаа энергийн цохилтууд, за эдгээрүүд биднэрт байнга нөлөөлж өгдөг. Үүнээс гарах арга ухаан нь төлөвшөл буюу бид нар төлөвшсөн байх хэрэгтэй байдаг бахна. За жишээ аваад үзэл та. За бодит байдал дээр бидний одоогийн хэрэглээд байгаа интернет, сошиал орчинд бид нарын сэтгэл зүйг эвдэх мэдээлэл, лайв гэх мэт ийм зүйлсийг бид нар сонсохдоо тэр зүйлүүдэд гүн гүнзгий олохгүй байх хэрэгтэй. Мэдээллүүдийг за энэ бол зөвхөн мэдээлэл гэдэг хандлагаар хандаж, уншиж, сонсох хэлбэрийг агуулж байвал сайн байх нь. За хэрэв тэр сэдв рүү, тэр мэдээлэл рүү гүн гүнзгий орсон тохиолдолд нөгөө тэр мэдээллийг нийтлсэн биетээр буюу одоо тараасан хүнээр дамжигдаад ирж байгаа бодлын болон үгэн цохилтуудад түүний энерги нь агуулгадж байдаг. За тийм ч учраас хит гүн гүнзгий орно гэдэг нь тэр бодол ба үгийн энергийн цохилтуудад бид нар өөрсдөө цохигдох нь байна. За хэрэв гүн гүнзгий хүлээж аваад тэр энергийн болон үгэн цохилтуудад цохигдсон бол хамгийн түрүүнд юунд нөлөөлдөг вэ гэхээр бид нарын ухамсарт сүнсэнд нөлөөлж тэр цохилт нь очдог байна. За харин ухамсарт сүнс тэр цохилтыг өөрөөсөө түлхэнэ. За тэр ухамсарт сүнс тэр цохилтыг хаашаа түлхэх вэ гэхээр бид нарын ил ухаан руу түлхдэг. Яагаад тэгэхээр ухамсар ба сүнсний сануулга, санамж, мэдээлэл зэрэг нь ил ухаантай холбоотой байдаг учраас өөрөөсөө түлхсэн зүйлийг ил ухаан руугаа илгээдэг. За тийм учраас ил ухаанд очсон бол за бид нар түүнийг ил ухаанаараа шууд хүлээн аваад цохилтонд нь бүрэн өртөөд тэгээд нөгөө үр дүнд нь биднээс гарах сэтгэл хөдлөл буюу хариу реакц, хариу үйлдэлүүдийг үзүүлж эхэлдэг. За энэ нэг ёсондоо бид нар тухайн энергийн уналтанд бүрэн орж байгаа хэлбэр байна. За өөр жишээ авч үзье. За сая зүгээр уншиж байгаа л мэдээлэлтэй гүн орох юм бол ямар нөхцөл байдал төрөгдөг талаар
ямар үр дагаварт ирдэг талаар тийм ээ? Үр дагавар ирдэг талаар ярьсан. За одоо тэгвэл бодит хоёр хүн дээр тийм ээ. За хоёр биетийн хооронд харилцаа үүсч байхад одоо нөгөө хүнийхээ тэр ярьж байгаа ярианы үгэн давтамжинд нь бас ороод иж болохгүй. Тэр хүний ярьж байгаа зүйлийг нөгөө бид нар нэг чихээр оруулаад нөгөө чихээрээ гаргана гэж ярьдаг шээ тийм ээ. Тэгэхээр тиймэрхүү үзэл баримтлалтай үзэл бодлыг баримталж харилцаж байх нь байна. За хэрэв тэр мэдээлэл тэр яриа хэрэгцээтэй байх юм бол сонсоод өнгөрнө. Хэрэв хэрэгцээгүй байх юм бол дотроо өөртөө хамгаалтыг хийж авах хэрэгтэй. За яагаад тэгэхээр бодол болон үг хоёр холбоотой байдаг. За тийм ч учраас бодлын давтамж нь үгээр дамжаад биднарт нөлөөлж байдаг. За үүнд нөгөө сэтгэл зүйн тэнцвэр, ажигч гахай байх, арга ухаалаг байх зэрэг эдгээр нь холбоотой байдаг. За хэрэв ухамсар дагсан хөгжлийг материалын амьдралтай яаж хослуулах вэ гэвэл за хэрэв хэн нэгэн одоо тийм ээ бодит биеттэй хэн нэгэнтэй уулзах гэж байгаа бол эхлээд хамгаалалтаа хийж байх нь байна. За тэгээд яаж болох вэ гэхээр бас өөрийгөө туршиж байж болно. За энэ биет тийм ээ тантай уулзах байгаа хүн яагаад надтай уулзах болов? Яагаад надтай уулзахыг хүсв гэж бодлыг нь унших гээд үзэх хэрэгтэй. Энергийг нь харах гээд үзэх хэрэгтэй. За бас сэтгэл зүйг нь толдоод үзэх хэрэгтэй. За хэрэв өөрт чинь ямар нэгэн байдлаар таагүй мэдрэмж төрж байвал шууд уулзахгүй гээд уулзахаасаа зайлсхийхийн оронд очоод уулзаад үзэх хэрэгтэй. Уулзаж үзээд ажиглана. Одоо таны ажиглалт хийх, бодлыг унших, энергийг нь мэдрэх энэ дасгалууд нь урд нь мэдэрсэн тэр зүйлүүдтэй яг очоод уулзаад ажиглахад таарч байх юм бол дотоод хумсарч сүнсрүүгээ хандуулан баярлаж байх хэрэгтэй. Яагаад гэхээр энэ юуг илэрхийлээд байгаа юм гэхээр хөгжиж байгаагийн шинж байна. За хэрэв одоо таны өмнө хийсэн тийм ээ ажилтнууд таараагүй байсан ч гэсэн яг тухайн хүнтэй тухайн биедтэй уулзаж байхдаа мөн давхар ажиглах, толдох, мэдрэх зэргийг давхар хийж болно. За харин ингэж ажиллаж байхдаа тэр хүнтэй хэд ойртож болохгүй. Тодорхой хэмжээнд зайгаа бариад ажиглаж болно. За энэ нь нөгөө ухамсар дагсан хөгжлийг материалын амьдралтайгаа холбож байгаагийн нэг хэлбэр байна. За нөгөө талд нь за ямар нэгэн шаардлагаар аль нэг тишээ явах гэж байлаа гэж бодъё. За хэрэв тэр тохиолдолд бол хамгийн эхлээд өөртөө нь ямар мэдрэмж төрж байгааг мэдэрч байх хэрэгтэй. За үүнийг бодит амьдралчид жишээ аваад үзье л да. За та ажил руугаа явчихлаа гэж бодъё. За явах замд чинь хин нэгэн биет тань руу уцтаад за энэ тийм гоё юм байна. Тэнд чинээр тийм сонирхолтой шинэ юмнууд нээгдсэн байна. За эсвэл энэ тийм хямдрал зарласан байна гэх мэтчлэн тохиолдож болзошгүй юм нөхцлүүд тулгархад за байгаа газар түр зогсоод за эсвэл түр суугаад аль нь чухал вэ гэдгийг эхлээд тодорхойлж байх хэрэгтэй. Өдөр тутам үйлдэж байдаг ажил тань чухал юм уу? Эсвэл материаллык эд шунал чухал юм уу? Өмсөх зүйл байсаар байтал дахин хэрэгцээгүй зүйлийг нэгээр нэмэх нь
өөртөө нь хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг бодож байх хэрэгтэй. За энэ мэтчлэн ингээд ухамсар дагсан хөгжлийг материалын анги холбож сурах нь төлөвшлийн анхны болон дунд шатууд явагдаж байгаа бүрэн хэлбэр нь болдог. Тэгэхээр аливаа зүйлийг хийхдээ, үйлдэхдээ дандаа өөрийгөө туршиж байх хэрэгтэй. За дахиад нэг жишээ авъя. За нэг биет ажил руугаа явж байхдаа тийм ээ та нарын нэг нь ажил руугаа явж байхдаа олон жил уулзаагүй нэг хүнтэй нэг биеттэй таарлаа гэж бодъё. За тэгвэл одоо тэр хоёр удаан уулзаагүй учраас тэр хоёр хүн удаан уулзаагүй учраас бие биенийхээ энергийг бие биедээ шингээж идэг. За эхний биет болох та ажил руугаа явж байлаа. За хоёр дахь удаан уулзаагүй хүн чинь таарлаа. За тухайн хоёр дахь тантай удаан уулзаагүй тэр хүн тэр биет физик биеийн хувьд маш их өвчлөлттэй байна гэж үзвэл тэр өвчлсөн, гажсан энерги нь тань руу нэвтэрч орох болно. Гэхдээ хоёр дахь биет нь тантай уулзж байгаа тэр биет танд физик биеийн өвчлөлийн тухай ярихгүй гэж болно. Харин та тэрийг мэдээгүй ч гэсэн тэр физик биеинд тэр өвчлөлийн гажсан, гаж бууруу энергиуд тань руу нэвтэрч л байх болно. За тийм учраас өөртөө хамгаалалтыг хийж байх хэрэгтэй. Өглөөс ирсэн бол хамгаалж бай. За давхар бас өөрийгөө бодлороо кодлж байх хэрэгтэй. За юу гэж кодлох юм гэхээр за энэ яг кодлж байгаа үг гэхээс илүү цаатлын утга санаа нь чухал шүү. За яг энэ үгнүүдийг тогтоогоод авчих юм бол эсвэл дараа нь дахиад сонсоод давтаадаж болно. Гэхдээ хамгийн гол нь яг юу кодлох хэрэгтэй байгаа билээ гэдгийг ухамсарлаж сонсоорой. За би хинтээ ч учирсан ямар ч зүйлдээ тохиолдсон сэтгэл зүйн тэнцвэрээ хадгална. Ямар нэг сэтгэлийн хөөрөл за эсвэл сэтгэлийн уналтанд би орохгүй. Хэн нэгэн биетийн хэн нэгэн хүний үгийг би дагахгүй. Би гэдэг биет нь ухамсар дагсан хөгжлийг материаллык амьдралтай арга ухаанлагаар хослуулж чаднаа гэж өөрийнхөө ухамсарт сүнсэнд болон өөрийнхөө идэвхтэй бактериудаа кодолж байх хэрэгтэй. За ямар нэгэн байдлаар тийм ээ болцшгүй тохиолдол учрахад айх, хит баярлах, за эсвэл хит эвгүүцхээсээ өмнө сэтгэл зүйн тэнцвэрээ хадгалж сурах нь чухал. За хэрэгцээгүй за эсвэл шаардлагагүй биеттэй одоо хэн нэгэнтэй учирсан бол таарсан бол ярьсан зүйлийг нь нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаж бай. Хит баярлах зүйл тохиолдсон бол гадагшаагаа биш дотгошоогоо зүрхэндээ баярлаж байх хэрэгтэй. Энэ нь төлөвшөл явагдаж байгаагийн хамгийн сайн шинжүүд байдаг. За үүний хажуугаар хөгжиж байгаа ухамсарын тэлэлтээ хийхин тулд ажигч гярхай байх хэрэгтэй. Аливаа зүйлээс хөнгөн гарахын тулд арга ухаанлаг байх хэрэгтэй. Аливаа зүйл тохиолдоход зөв үү, буруу юу гэдгийг тогтоохын тулд мэдрэмжтэй байх хэрэгтэй. Ямар энерги урсан ирж байгааг мэдхийн тулд мэдрэмжтэй
мэдрэмтгий бай. За энэ чинь нөгөө нэг хөгжих шатууд болоод өгнө вэ. Таны хөгжих шатууд болж өгнө гэсэн үг. За ингэж ухамсар даасан хөгжлийг материалын амьдралтай хослуулад сурах хэрэгтэй. Альва нэг зүйлийн тийм ээ учир шалтгаан нь үн чанар нь материалын үзэл санаа агуулж байна уу? Эсвэл ухамсар даасан танд хэрэгцээтэй байна уу гэдгийг тогтоож байх хэрэгтэй. Ингээд тогтоогоод сурчих юм бол за эдгээр зүйлсийг хийгээд хэрэгжүүлээд сурчих юм бол бид нар илүү хурдцтай хөгжих нь байна. За гэхдээ нөгөө талаасаа энэ бүхнийг үйлдэхийн тулд за дээр дурдсан бүхнийг үйлдэхийн тулд дандаа энэ зүйл дээр төвлөрч бай гэж хэлж байгаа юм бол биш. Тохиолдож байгаа тухайн тэр акшнд л тэр үед л арга ухаангаар хэрэглэж байх нь зөв. За тэгээ түүгээрээ дамжуулан би хэр хөгжиж байна вэ гэдгээ харж байж болно. За хэрэв өндөр хөгжиж байгаа бол зөвхөн хамгаалалтын арга хэмжээ авах биш дараагийн үе шат руу шилжиж сурах хэрэгтэй. За өөрийгөө хамгаалж бай, өөрийгөө кодлж бай гэдэг ингээд альва зүйлсийг мэдрээ тэрэндээ зохицуулаад өөрийгөө хамгаалах талаар ингээд ярилцсан тийм ээ. Тэгэхээр одоо бол ингээд хамгаалтын арга хэмжээ аваад зогсохгүй нэгэнт хамгаалтын арга хэмжээг аваад сурчсан бол дараагийн үе шат руу шилжиж сурах хэрэгтэй. За тэр нь юу юм гэхээр за хэрэв хэн нэгэн тань руу бодлоор нөлөөлж байлаа гэж бодъё. За хэрэв бодлоор нөлөөлж байгаа бол та эсрэгээр нь бодлоор нөлөөлж сурах хэрэгтэй. Тэр тухайн нөгөө хүнийхээ сэтгэл зүйг өөрийнхөө энергээр эвдэж сурах хэрэгтэй. Ил ухаан руу нь дайралт хийж сурах хэрэгтэй. За яаж дайрах юм гэхээр хүчтэй энергийг цацаж болно. За иймэрхүү маягаар ийм шат дараалалаар хөгжих хэрэгтэй. За бас нөгөө талаасаа энэ бүхнийг хэрглэж сурнаа гэд өөрийгөө хайрцаглаад байж болохгүй. Энэ чинь өдөр тутам алхам тутам тохиолдод байдаг зүйл бол бас биш. Яг хэрэгцээтэй үед нь хэрэгтэй газраа зөв арга ухаангаар хурдан хуримтгай байж хэрэглэж сурах л арга ухаан. За тэгэхээр бүгдээрээ ойлгосон баг тийм ээ. За тэгээ таад мань хүсэх юм бол зарим нэг зүйлсийг бас олон сонсч ийж яг өөртөө буулгаж авч хэрэгжүүлж эхэлдэг. Тэгэхээр энэ бичлэг YouTube тавигдсны дараа дахиад сонсч болно. За тэгээ бүх зүйл нэгэн цул байдаг гэж бүгдээрээ мэднэ тийм ээ. Бүх зүйл нэгэн цул байдаг. Гэхдээ бид нарт ингээд ойлгуулахын тулд л задлаад яриад байгаа шүү. Тэгээд бүх зүйл үнэнч биш, худлаач биш. За бас бүх зүйл зөвч биш, бурууч биш. Энэ нь одоо бит болгон буюу бид нарын аливаа зүйлсийг яаж хүлээж авахаас л хамаарч байгаа. За жишээлбэл нэг биетэд буюу одоо нэг хүнд зөв байгаа тухайн зүйл зөв байгаад нөгөө биетэд буюу одоо нөгөө хүнд тухайн зүйл буруу гэж болно. За харин буруу гэж тэрийг тодорхойлоод байгаа биет нь би юун дээр суурлаад үүнийг буруу гэж тодорхойлоод байгаа юм бэ? За зөв гэж байгаа хүн нь бусд нь буруу гэж байвал би ямар гаж өнцгөөс зөв гэд өөртөө тодорхойлж воо гэх мэтээр бодож тунгааж байх хэрэгтэй. Энэ нь нөгөө олон талаас нь харах, олон талаас нь бодох зөв дүгнэлтийг хэрэгтэй байдаг. За бас зөв дүгнэлээгээд
бусдад таарахгүй байж болно. Яагаад гэхээр таны ухамсар нэг өөр, за өөр нэг хүний тийм ээ нөгөө биеийн ухамсар нь бас нэг өөр. За бас таны хөгжиж байгаа шат нэг өөр. За нөгөө биетийнх нь нөгөө биетийн чинь ч одоо нөгөөний чинь ч хөгжих шат нь бас нэг өөр байгаа. Харин одоо нэг төвшөнд очихын тулд бид нар нэгэн цул байх хэрэгтэй. Би гэдэг үзэл бодлоо, би гэдэг үзлээ эгогоо дараад бид гэдэг үзэл дээр төвлөрөөд тэгээд ингээд нэг төвшөнд очихын тулд нэгэн цул байж бид гэдэг үзэл санаагаар бүх зүйл дээр хандаж байх хэрэгтэй байх нэ. За ингээд Петрогоруудын маань өгсөн төлөвшлийн талаар Петрогоруудын маань ярьсан төлөвшлийн талаарх яриаг хүрлээ. Та бүхэн бас олон зүйлийг ойлгож өөрийгөө хамгаалахаар ухаан сураад материалын амьдралыг ухамсар даасан амьдралтай холбоотой илүү ойлголттой болсон байхаа гэж бодож байна. За одоо бүгдээрээ үргэлжлүүлэн өнөөдрийнхөө ярилцлагын сэдв рүүгээ орцгоё. За бүгдээрээ сайн байцгаана уу? Өдрийн мэнд амралтын өдрийн төргий та нинжээ өгчтэй талархлаа. Та үндсэн сэдв рүүгээ орцгоё. Ер нь яг яриа болгоны өмнө Петрогород өндөр дээд гэрлэн биетүүд төлөвшлийн талаар ярьж бай. Төлөвшлөл хангалтгүй байна. Бүгд төлөвшөх илүү их хэмжээнд төлөвшөх хэрэгтэй гэдэг утгаараа альва яриа ярилцлага сургалт эхлэх болгонд төлөвшлийг ярьж бай гэсэн баг. Тэр утгаараа өдрийн яриагаа төлөвшлийн сэдвээр эхэллээ. За миний яриа зүг сонсогдож байгаа гэж бодож байна. Санал асуулга хажууд явж байгаа. Санал асуулганд оролцоорой. За өнөөдрийн сэдв болохоор шашин, ерөнхийдөө шашин тэдгээрийн үүсэл, үргэлжлэх зам. Энэ бол одоо бидний үнэн мэдлэг бүлхмээс гаргах 3 дугаар ном. За 3 дугаар номын нэгэн сэдв байгаа. Тэр нэг 9 одоо гараагүй байгаа номноос оршил болгоод задлнаа гэсэн үг. Тэгэхээр бүгдээр маш сайн идэвхтэй сонсоорой. За шашин. За энэ сэдв бидний хувьд хүнд сэдв. Гэхдээ үнэн гэдэг хаана, хэдийд яаж оршиж байдгийг мэдэх нь чухал болохоор бодит үнэнг дэлгэж байгаа юм аа. Шашин гэдэг бусад гаригт байдгүй. Шашин яагаад үүссэн бэ? Өөртөө итгэн чадварлагаар амьдрах, нөгөө талдаа өөрийгөө үүсгэн бусдад өөрийгөө зориулж, бусдад өөрийгөө даатгаж амьдрах аль нь зөв гарц вэ? За эдгээр бүгдийг өөрсдөөсөө нэг асуугаад үзье. За тэгэхээр бидний хувьд бол альва шашныг шүтдэг, тухайн шашинд сүсгэлдэг гэхээр за энэ дундуур нь яг одоо миний хувийн зүгээсээ бэлдсэн зүйлсээ ингээд зогсгон дуртаад явнаа. Тэгэхээр бидний хувьд альва шашныг шүтдэг гэхээр мөргөж залбираад шууд одоо тухайн зүйлд мөргөж залбираад л эхэлдэг тийм үү. Нэгсэндээ өөрийгөө болоод гэр бүлээ эрдэнэтэй чадaltaй гэсэн хэн нэгэн багшид бүрэн дүүрэн даатгаад өргөл барьц бариад сэтгэлдээ уяг мэдрэмжийг аваад орхичихдаг тийм ээ. Тэгсэндээ өөрийгөө даатгал орхичихдаг. Хэдий ч нэ яг уяг хамгаалагдсан тэр сэтгэл зүг мэдэрч авч байна уу? Тэр чинийгээрээ таны итгэлээр баталгаажин биелэж болох талтай. Гисэн хэдий ч эцсийн дүндээ та энэ амьдралд өөрийн сүнсээ хөгжүүлэх замаар тухайн туулалтыг туулах байтал өрөөл бусдад даатгаад материаллык амьдралын хэсэгхэн жаргал номбох тохиолдолд бишгүй байдаг тийм ээ. За буцаад номд шашин гэдэг бусдын сэтгэл зүй дээр тоглолт хийгээд
оршин тогтох бүтэц байдаг. Тэгэхээр энэ бүгдийн үнэнг дэлгэж байгаа гэдэг утгаараа шууд хэлж байгаа шүү. Шашин гэдэг бусдын сэтгэл зүйдээр тоглолтын оршин тогтох бүтэц байдаг. Цаашид үүнийг дэлгэрүүлье. Шашин байгаа л бол ирэх физик биетүүдийн зам тасардаггүй ээ. Яагаад? Яагаад гэвэл бусдад найдах, бусдаар өөрийгөө хамгаалуулах, бусдаар арга замаа заалгах, бусдын амьдрах замыг биежүүлж өгөх. Би гэдгээ мартах энэ олон зүйлсүүд нууц хэлбэрээр оршиж байгаа тул нөгөө шашныг дагах зам физик биет бидний хувьд тасардаггүй байна. За нэг жишээг чухал жишээг одоо явуулъя. Энийг альва нэг шашин дээр одоо яг энэ шашин тэр шашин гэхгүйгээр зүгээр жишээ гэдэг нэг бодолтой төсөөлөд авъя. За нэгэн чадварлаг бүтээгч биет байна гэж бодъё. Маш чадварлаг. Өөрийн хүснээ бүтээж чаддаг. Арга сургаал номлолоо айлддаг. Тухайн биет физик биетэд бол хөгшрөх үйл явц явагдана. Хөгшрөх үед өөрт нь хэн нэгэн ямар нэгэн санаатайгаар шавьяар очино. Тухайн шавьяар очигчийн бодол санааг шавьяар хүлээн авахч мэдрэхгүй байлаа. За гэхдээ шавьяар аваад тодорхой хугацааны дараа шавьяар авахч хий биеэр оршихоор одно, тийм ээ. За мөх усыг үнцгийн мөх усыг үзүүлнэ гэсэн үг. Тухайн чадварлаг биет сайн чадварлаг байсныг батлах ганц шавь үлдсэн. Одоо нөгөө өөртөө нэг шавь оруулж үлдсмээсэн өөрөө яг хий биеэрээ одлоо. Тухайн хүнийг чадварлаг байсныг нь батлах нэг ганцхан шавь үлдлээ. Тэгвэл ямар биет байсныг тэрхүү шавь л мэднэ. Өөр хэн ч мэдэхгүй байлаа гэж бодъё. За та нарын одоо бидний мэддгээр бичигч, баримтжуулагч, түгээгч за нэг сэтгүүлч очиж мэдээлэл бэлтгэхээр тухайн шавь дээр очин за багшийн талаар асуултаар мэдээллээ бэлтнэ. Тэгвэл тухайн биетийг зөв тодорхойлж байгааг шавьяас өөр хэн мэдэх вэ? Хэн нотолж чадах вэ? Үүнээс шалтгаалаад тухайн шавь юу ч ярьж болно. Тэр нь тухайн шавьын л санаа болохоос за шавь гэдэг утгаараа шавьын зүгээс багшигаа юу гэж харж байсан тэр өнцөг өөрийн шавьын өнцөг л болохоос яг нөгөө чадварлаг багшийн өөрийгөө харуулж байгаа агуулга биш, тийм ээ. Энийг маш сайн ойлгохтой. Тэгэхээр шавь гэдэг багшийн үзэл санаа, тайлбар, туулсан туршлага энэ бүх зүйлийг шавь гэдэг биет үзэж туулж үзээгүй зөвхөн сонссон зүйлсээс өөрийн ухамсартай ямар мэдрэмжээр тогтоон авснараа л дараагийн үзэл санааг өөрийнхөөрөө тайлбарлах ба яаж туулсан, юу ухаарсныг бодит утгаараа мэдрэх боломжгүй байдаг. Тиймээс дамжуулагч ч бай. За харьяас ирж сэрэх гэж оролдсон одоо өндөр дээд орчнолч бай. Тухайн дамжуулж байгаа биетийн хэллэг, агуулга дараагийн шавьд шавьын үзэл санаагаар шашин болон түгээгддэг үзэл санаа байдаг. За түүн дотор зөв үзэл санаа мэдээж байж болно. Гаж үзэл бас үүнд багтдаг. Тэгэхээр хэрэв тухайн сэрэлтийг тайлбарлагч үннийг түгээгч нар өөрөө үзэл арга ухаанаар бичлэг хэлбэрээр үлдээгээгүй бол шавь өөрийн үзэл санаагаа илтгэх ба түүнд нь шинэ арга ухааныг шавь өөрийн ухамсарын ойлгох хэмжээгээр бичиглээд дараагийн шавьтаа дамжуулаад явдаг байна. Тэгэхээр шашин гэдэг үзэл санааны анхны тархалт ингэж эхэлдэг ба яваандаа үзэл санаа дараагийн биетүүдийн хувь үзлүүд нэмэгдсээр ном болох хүртлээр өргөждөг. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Анхнаасаа бүр тэр ингээд ном болгож задлахаар тийм өргөн ухааныг
одоо өргөн мэдлэгийг уул нь маш ойлгомжтойгоор цэгцтэйгээр ингээд товчлоо тайлбарлаад хүргэдэг боловч цаашдаа ингээд салбарлаад ном ботлоо өргөжөөд за номнууд судар болоод ингээд явдаг байна. Тэгэхээр хідэн шавь нарын үзэл арга бичиг хэлбэрээр үлдэнэ. Түүнийг дараагийн үед дамжуулан үлдээгч нар мөн л өөрсдийн санааг нэмсээр шашны гаж болоод маш олон шашны урсгалууд тархдаг байх нэ. За мэдээж байгаль цаг өөр тухайн орны соёл нэмэгдчихээн те. Ингээд үзэхэд ер нь бол тоолж барамгүй нэг шашин тоолж барамгүй олон салаа салбарыг үүсгэсэн байна. За үүнийг бол маш олон шашны салаалсан урсгалуудаас харж болно. За түүнээс анхны дамжуулагч нар юуг хэлдэг нь зөвхөн зөв амьдрах арга ухаан болно. Түүнийг яаж өөрийн болгох гарц, яаж хөгжүүлэлт хийх замыг л хэлдэг. Анхны дамжуулагч нар юуг хэлдэг вэ гэхээр зөвхөн зөв амьдрах арга ухаан, түүнийг яаж өөрийн болгох гарц, яаж хөгжүүлэлт хийх замыг л хэлдэг. За мөн тэд хаанч өөрийгөө бүрэн илэрхийлэх, шүтүүлэх арга замаас хол ямар нэг өөрийгөө баталсан бичвэрүүд үлдээдэггүй. Нөгөө Буддаа яагаад ном бичээгүй, үлдээгээгүй, бүр тэр хойшоогоо одоо 2 3 дугаар зууны үеэс ахуулаад ном болгож бичсэн байдаг тийм. Тэгэхээр энэ шалтгаан нь бол ийм байдаг байна. Тэд өөрийгөө шүтүүлэх яг үндсэн шавьж бэлддэггүй. Харин сайн дурын дагагч нар тухайн одоо дамжуулагч биетийг дагах, тойрон хүрээлэх, бусдад тунхаглах, очисон газар бүрт нь олныг дагуулах үйл ажиллагааг үйлхийж өөрсдийгөө анхны дагагч шавь гэдгээ харуулдаг байна. За энэ ямар утгыг агуулдаг вэ гэхээр аа яг тухайн дагагч нар шавь нарын амьд үлдэх, амьдрах арга замаа болгох одоо арга ухааныг л хэлдэг. Өөрийгөө бусдад тунхаглаад тэгээд тэр замаараа амьдрах арга олгоод байна шүү дээ, тийм ээ. Уул нь бол анхны сэтэл үр байх ёстой байтал. За тэгээд энд биднэрт хамгийн ойрхоноор нь Буддаг авч үзсэн байна жишээ олгож. За тэр юуг яг үндсэн мөн чанартай юуг олон биетүүдэд тайлбарлан ухааруулахыг зорьсон бэ гэхээр зөв амьдрах, байгальтайгаа зохицсон бүх зүйлийн тэнцвэрийг хадгалж амьдрах арга ухааныг хэлсэн. Зөв амьдрах гэдэг хамтран орших, амьтны төрөл зүйл, ургамал, модод, нисэгч биетүүд, за эдгээр нийт физик биетүүдийн оршин тогтох боломжийг бүрдүүлдэг тул тэдгээрийг устгах биш зөв ухамсараар зохицсон амьдраа. Хин нэгэн физик биетэй ухамсарт сүнс ямар нэгэн амийг битгий таслаасай. Ингээд гол үдэл санаа нь бол ерөөсөө л энэ байсан байна. Тэгж байж амьд оршигч нарт жигд хөгжил явагдах боломж гарнаа. Тэгж чадвал бид гариг дэлхийхээрээ дээшээгээ дэвшнэ гэсэн одоо дэвшлийн үйл явц хурдснаа гэсэн энэхүү талаарт ойлгуулсан тийм. Энийг өмнөх Буддагийн талаар одоо дамжуул ярилцлаган дээрээ та бүгдтэй дэлгэрэнгүй тайлбарлаад хэлж ирсэн. За тэгэхээр үүнийг хэн гажуудалд хүргээд олон салаацсан болгон төөрүүлв. Одоогийн бид нарын дагж буй Буддын шашин энэ үед хідэн урсгал болон тархаж хідэн хоорондоо за танайх буруу, манайх зөв гих үзэл санаагаар хагарал үүсэн салж тус тусдаа ном хэлэлцэх болвоо. За бүгдээрээ урсгалуудыг аа Буддын шашны урсгалуудыг бол мэдж байгаа тий. За лав 3 том салсан байдаг. Тэр урсгал бүр цаашаага хэд салсан мэдэхгүй. За бодоод үзвэл анхны Будда Сиддхартаас хойш олон шавь нарын үзэл санаагаар голлох 3 том урсгал дүгнэлт харсан тийм ээ. Үүний гол санаа зөв,
буруугүй ялгамж бөгөөд зөв байх уу, гаж байх уу гэдэг үзэл дээр дараагийн гол шин санаа, үзэл баримтлал үүсдгийг харуулдаг. За энэ дээр яг нөгөө 3 урсгалыг нь тодтогоод хэлвэл их хөлгөн, бага хөлгөн, очирт хөлгөн. За тэг ингээд яг нэлээд нууц тарины гэсэн 3 том урсгалын бурхан шашин үүссэн байдаг те. Тэгвэл эдгээр голлох 3 урсгал цаашид хідэн салаа болон өргөжж тархсан талаар яагаад гэдгийг хэн ч харддаггүй ба аль нь зөв буруугч хэлэлцдэггүй л байдаг. За манайд бол энэ нь байдаг. Энэ нь л зөв гэсэн ойлголттой. Ингээд муухраар одоо ерөнхийдөө зөв буруу гэж ерөөсөө авч хэлцдэггүй дурдсан байна тийм ээ. Тэгвэл одоогийн манайд орж исэн гэлэг ба буюу шарын шашны урсгал үнэхээр гол үзэл санааг агуулсан шашны урсгал мөн үү гэх мэтэр огтлцох, голлох санааг авч үзвэл олон салаа үр дүн гарна мэдээж. Тэгэхээр шашин гэдэг нийт ухамсарыг унгах, араасаа дагуулах, амьдрах арга замаа болгох. Тэр шашны түгээгчид гэж нэлсэн те лам нар замаа болгох гэд цаа дагуулах нь харагдах. Энэ зөвхөн нэг одоо шашин дээр л төлөөлүүлээд хэллээ шүү. Тэгэхээр за буддын шашин гэхэд бол аа ингээд олон янзаар юу байна л да. За үүссэн хугацаа нь гэхэд манай эртний өмнөх 3 дугаар зуунд баг хөлгөн гэж үүсжээ. Онцлог шинж чанар нь хувь хүний гээгээрэл гэсэн онцлог шинж чанартай байсан бол за тэгээд тархсан газрууд нь Шри-Ланк, Таиланд, Мянмар үүсэх болсон шалтгаан нь Буддагийн анхны сургаалыг ягшталд баримтлахыг зорьсон бүлэг сахилгын хөнгөлөлтийг эсэргүүцэж одоо шашин болгож тусгаарласан байна. Ингээд анхны ном судартай шашин үүсэх шалтгаан болжээ. За Будда юуны хувьд тийм ээ? Буддын шашны хувьд. Тэгээд за дараа нь их хөлгөн. Манай эртний 1-р зуун. За тархсан газар нь Хятад, Солонгос, Япон, Монгол. Үүсэх болсон шалтгаан амьтны тусын тулд бодисатвагийн замаар явах шинэ үзлийг гаргасан гэд. Ингээд нөгөө шинэ үзлийг яг тухайн үеийн Буддыг одоо Буддагийн гэгээрэл тэр зүйл номлыг би хамгийн сайн мэддэг гэсэн нэг хүн бусдыг өөртөө дагуулгын тулд бодисатвагийн замаар явах шинэ үзлээ гэд ингээд шинжилээд гаргаад идэх байна. За дараагийн нэг урсгал очирт хөлгөн. Энэ бол нэлээд сүлд манай эртний 7-оос 8 дугаар зууны үед үүссэн. За мөн төвд Монгол бал бутан аваар тархсан байдаг. Нууц тарин түргэн гэгээрэлд хүрэх замд тулгуурсан шинэ арга үүссэн гэж байна. Тэгэхээр энэ одоо Монголын хувьд бол энэ нь илүү түгээн дэлгэрсэн тийм ээ. Шашин тарин сүсэг бишрэл одоо түргэн гэгээрэлд хүрэх зам гэтэр гэдэг ер нь бол ойр бууж байгаа. За ингээд хаасан байдаг. За буддын шашны талаар үндсэн 3 урсгалыг тайлбарлаад юм байна. Христийн шашны хувьд тэгвэл ямар байдаг юм бэ гэхээр за 1-р урсгал католик. Манай эртний 1-ээс 5 дугаар зуун. Пап лам тэрэг хүнтэй, Ватикан төвтэй. За ёслолыг чухалчилдаг. Тархсан газар Латин Америк, Европ, Филиппин. Үүсэх болсон шалтгаан Ромын сүм хүчирхэгжиж Пап ламыг төвлөрсөн эрх мэдэл үүссэн. Тэгэхээр одоо нөгөө анх Иесусээс хамаарч үүссэн нөгөө шашин маань тэнд нэг голлох, бусдыг дагуулах хүн өөртөө бусдыг дагуулахын тулд тийм ээ. Тэр үндслээрээ Пап лам гэж суурь залраад төвлөрсөн эрх мэдлийг үүсгэсэн баг. За тэгвэл дараагийн урсгал үнэн алдартны урсгал буюу Орос төвтэй тийм ээ. Орос, Грек, Балканы орнуудад байдаг. Онцлог шинж чанар нь патриархын төвтэй уламжлалт ёслолууд
Тэгэхээр энэ бол нөгөө Ромын папыгаа эсэргүүцээд Ромын папын ноёрхлыг хүлээн зөвшөөрөөгүй тэр зүүнний сүмүүд салан тус гарсан. Ингээд дургуй нь хөрвөл салаад одоо урсгал нийцчихдэг байна. Тийм ээ. За тэгээд дараагийн урсгал протестант манай эртний 1517 онцлог шинж чанар Библийг голчилдог олон урсгалтай давхар одоо шинжлэлийг нэлээд одоо сүүлд гарсан учраас нэлээд шинжлэл гэж одоо нэр томьёон дээр гарч ирсэн. Тийм ээ. Хуучин гэрээ, шинэ гэрээ ингээд ирдэг. Тэгэхээр хойд Европ, Америк нэгдсэн улс, Канадаар тархсан байдаг бол үүсэх болсон шалтгаан нь бас л католикийн завхралыг эсэргүүцсэн. Шинжлэл хийх хэрэгтэй. Аврал зөвхөн итгэлээр ирнэ гэх шинэ үзэл санааг өөрсдөө тунхаглаад ингээд бас салсан байна. Гэх мэтчлэнгээр исламын шашин, суннит, шиит, за еврей нарын шашин буюу юудын шашин, за ортодокс, реформ, консерватив, хасидизм гэд ингээд шашнуудын салбарлсан зүйлүүдийг нэг бүрчлэн дурдвал бас олон зүйл байна. Энэ голлог том урсгалуудыг хэлж байгаа. Түгэн дарахаагүй эсвэл түгэн дарахсан ч олон нийтэд хүрээгүй олон хүн одоо мэддэггүй маш олон урсгалууд байгаа гэдгийг бас нэмээд хэлэх нь зүйтэй байх тийм ээ. Тэгэхээр бусад олон төрөл зүйл зураглан шүтүүлэх тэр бүтээгдэхүүнлүүд нь тэдгээрт байгаа. За бидний хэлдэг хар дом, хар биетүүдийн оршин тогтнох байршил болгох түүгээр дамжаад үйлдэл хийх арга замуудыг хэлээд байдаг. Энэ нөгөө залбирлыг хэлж байна. Залбирал яагаад тэр бөөндөө хагас сайн өдөр болгон очиод сүм гэдэг тэр шавх оройтой байрлахын доор бөөндөө залбираад идэх, хүнд юунд залбираад идэх. За энэ талаар бол залбирлын сэдвээр өмнө дамжуулж ярьж байсан. Тийм ээ. Тэгэхээр хэн хаана тахих үйлдэлээр дамжуулан итгэл үнэмшлээ өгч байна. Тэнд галд хүнслэл итгэлээр дамжуулан дагуулах үйлдэл явагдаж байдаг. Нөгөө бидний бөөндөө цуглаад одоо тэр хэрвээ сүм дуганд очиод бусдад өөрийгөө даатгаад ингээд тийм үү. Бурхан минь гэд ингээд залбираад байдаг маань тэр итгэл үнэмшил яг одоо тэр бүтцтэй зориулалттай тэр барилга байгууламжийн одоо нэг өсөндөө тэр бол технологи охно шүү дээ. Тэрнгээр дамжаад за нөгөө хөтөлбөр матрицын одоо улам бүр бэхжүүлэх энергийн тодорхой үүсвэрийг гүйцэтгэж идэх байна. Тэгэхээр за жишээ нь шашин гэдэг биднийг одоо аварна. Та нарыг одоо биднийг сайн сайханд хүргэнэ гэдэг боловч нөгөө талд нь яагаад айлгах сэтгэл зүй явуулдаг вэ? Хамгийн сонгодог жишээнүүд бол там, диваачин, уйлын үр гэх мэт ойлголтууд байна тийм ээ. Тэгэхээр яагаад заавал там гэж зүйл байх ёстой вэ? Яагаад заавал түүгээр дамжуулж айлгадаг вэ? Энэ цаанаа нөгөө биднийг хүлцэнгүй байлгах сэтгэл зүйгээр нь барих аргыг хэлж байгаа. Энэ аргыг ашигладаг гэсэн үг. Тэгэхээр энэ одоо шашнуудын хэтэрхий гажуудсан ойлголтууд бол бас байна. Тэс дурдаад явал буддын шашинд карма муудаж ирээдүйд зовлон авсан. За үеийн үр гэж байдаг гэдэг юм уу? Үеийн үрээс хинж зайлахгүй бо. За гэхдээ яг хөө бурхан гэж шийдэхгүй гэдэг нь ийм одоо номлол байдаг юм. За христийн шашинд бол сүнс нь бурханаас салж тамд унах магадлалтай. За харин гимшвэл авралт нээлттэй. Хүн бүрийг нүгэлтэй гэдэг тийм ээ. Тэгэхээр тэр нүглээ гимшээд бурханаас аврал ирэх хэрэгтэй гэдэг. За ислам мөн адил яг хөө ер нь энэ ислам за юудын шашин, христийн шашин гарал үүсэл нэгтэй тийм ээ. Тэгэхээр нүгэл хураагдаж
гэмшээгүй бол шийтгэл ирнэ. За гэмшвэл аллаа хөршөөнө гэдэг байна. За аюудын шашинд бурхны гэрээнээс тасарч ивэл алдна. Харин дамжлал уучлагдана. Тэгэхээр бид нар бодит үнэн ухамсартаа тунгаах боломжийг бол одоо үргэлжлүүлээд биднэрт үлдээсэн байна. Цаашид сэрэх үйл явц үргэлжлэхгүй л бол шашнаар дамжуулаад хууралт бол байсаар л байна. Үргэлжилсээр л байна. Бидний ухамсарууд дээр тоглолт хийсээр л байх. Огт танихгүй, мэдэхгүй эсвэл хэн нэгний санал болгосон хүн дээр очиод бид нар бүх зүйлээ шийдвүүлчихдэг тийм ээ. Өөрийнхөө зүйлсийг шийдээ зогсохгүй гэр бүлийнхэн, үр хүүхэд, хайр хоёрын бүх хүмүүсийн амьдралыг танихгүй хүн нэг даатгаад хэлсэн бүгдийг нь ямар ч ухамсаргүйгээр үлдээд эхэлдэг. Өргөл барьцаа бариад эхэлдэг. Хүүхдүүдийнхээ нэрийг асуугаад одоо өгчихсөн байх тохиолдлууд байдаг. Өөрөө өөртөө итгэлгүйгээс болоод би өгчихвөл би үлдчихвэл дутуу болчихноо. За тэр мэддэг хүнээр нь яа гэд өөрийгөө мэдгүй гэдгээрээ одоо төрөө бариад ингээд бусдад даатгахчдаг юм уу. Гэтэл бид нар өөрсдөө яг үндсэндээ ямар чадвартай гэдгийг л энэ ярианы үндсэн дээр ойлгох гэдэг. Бид хиндэж өөрийгөө найдаж даатгах хэрэггүй. За гэтэл бид ямар чадвартай вэ? Бидний одоо үнэн мэдлэгийн төгсөгч нар дээд чадыг төгсөгч нар байгаа. Тийм ээ 7 сар сургалтанд суугаад төгссөн төгсөгч нар байгаа. Тэгэхээр тэдний маань яриаг сонсохоор үлгэрийн зүйлс ярьж байгаа мэт л одоо санагдсан хүмүүс олон байдаг байх. Гэхдээ тэдгээр зүйлс үнэхээр үлгэрийг бодитжуулсан, биежүүлсэн, итгэлээрээ биежүүлсэн зүйлс байдаг. Тэгэхээр бүгд бодит зүйлс. Бид нар өөрсдөө ямар их хүчийг агуулж байгаа вэ гэдгээ, өөрөө ямар ур чадвартай вэ гэдгээ, түүнийгээс сэргээвэл юунд хүрч чадах вэ гэдгийг мэдэхгүй байгаад л хамаг учир нь байгаад байгаа. Бидний одоо тэр бодлороо бүтээх чадвар. За тэр хамтын ухамсараараа тэр матрицыг биежүүлээ тийм үү, сүм дугуйнд очиод өөрсдөө тэр энергиэрээ бид нар тэр тэр сүм дугуйны орой сүм дугуй гэж тэр бүтэц байгууламж бол энергийг цуглуулад дамжуулах үргэлж гүйцэтгэж байгаа. Тэгэхээр бид нар яг үндсэн тэр чадвараа тэнд ашиглаад байгаа. Тэгээд хүнд даатгаж ийн гэдэг чинь бид нар яг үндсэндээ өөрийнхөө итгэлээр энэ хүнд би ингээ бүх зүйлээ энэ чаддаг мэддэг хүнд би даатгаад бүх зүйлээ ингээд шийдвүүлчихэж байгаа юм чинь болноо бүтнэ гэсэн тэр итгэлээр л бид нар болоод байгаа гэдгийг өөрсдөө маш сайн ухаарлах хэрэгтэй. Тэрнээс тэр хүн чаддаг үнэхээр сайн тэр зүйл явагдаад байгаа юм биш ээ гэдгийг маш сайн ойлгуул сайн байна. Тэгэхээр бодлороо бүтээх чадвар, өөрийгөө ангаах чадвар, бусдад нөлөөлөх чадвар, аливаа зүйлсийг одоо бодол энергийн хүчээр хөдөлгөх, ажил амьдралаа өөрийн хүссэн замаараа явуулах гэх мэт ингээд тоолоод дурдаад байвал дундрахгүй их зүйлс байдаг. Яг үнэндээ ганцхан бүх зүйл болж байна. Бүх зүйл сайхан байна гэх бодол энэ бодол одоо яах нь эерэг бодол бүхнийг өөрчилж чадах байтал бид өөр олон зүйлийг тэр тусмаа өөр олон сөрөг зүйлсийг одоо тун завгүй яваад байна. Тиймээс яг одоос эхлээд оройтойгоо байгаа шүү. Эерэг зүйлсийг бодож тунгаагаарай. За тэгээд хамгийн чухал нь бид өөртөө итгэх, өөрийгөө хамгаалах арга замаа өөрөө олох, итгэл үнэмшлээ дотоодосоо хайх. За хамгийн сүүлд нь би хэн бэ гэдгээ таних ойлгох хэрэгтэй байна. За бид бол ухамсартай сүнс буюу энергийн бөөгнөрөл тийм ээ. За тэгэхээр ер нь одоо юугаараа бидний энэ үнэн мэдлийн хувьд ялгаатай юм бэ? Шашнуудаас юугаараа ялгаатай гэхээр ер нь ухамсарт сүнс буюу энэ сүнслэг оршихуй нь ямар нэгэн шашны гаралтай зүйл огтоос биш гэдгийг бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. Энэ зүйл бол бидний өөрсдийн сүнснээс нь гардаг. Бид сүнслэг оршихуй ба тэр шашин хоорондын төөрөгдлөө хайж орхих хэрэгтэй. Шашин бол хүмүүст сүнслэг байдлаар туслах ёстой байсан тэр хүмүүсийн тэр дамжуулагчдын бүтээсэн
Одоо тэр дамжуулагч юм биш, буруу ярьж байна. За тэр хүмүүсийн бүтээсэн. Одоо дамжуулагчаас мэдээллийг хүлээж аваад өөртөө тунгаагаад нэг ухамсарлаад тэгээд нэг юм өөрийн ойлголтоор бүтээчихсэн тэр дүрм журм зан үйлийн цогцыг л шашин гэдэг. Тэр хүн төрөлхтний төгс бус байдал болоод альва одоо гажуудлаас болоод шашнууд бол улам бүр аа, хэцүү болж байна юм уу? Ялдарч байна гэсэн та. За энд улс төр нөлөөлж байна. Хуваагдал нөлөөлж байна. Эрх мэдлийн төлөөх тэмцэл. За тэрийг одоо авах хэрэгсэл болж өрөөд нь ш тийм ээ. Тэр сүнслэг оршихуй бол ямар нэгэн тэр бурхан судлалч гэдэг юм уу? Эсвэл ямар нэгэн үзэл суртал ерөөсөө биш юм аа. Их үүсвэрийн цэвэр болоод их хуваар өгсөн энгийн амьдралын хэв маягийг хэлж байгаа. Сүнслэг оршихуй бол биднийг бүтээгч. За тэр гариг ертөнц. За болоод тэр бусадтай холбож байдаг сүлжээг хэлээд байгаа. Бүх шашин яг үндэс суурь нь бол сүнслэг оршихуйгаас үндсээ тавьсан учраас аливаа шашинд үндэс суурьуд нэгдэх нь хэлбэг байдаг тийм ээ. Ихэнх нь бол тэр үеэс үед эрт цагуудад буугаад дэлхийн хуваамыг сэрээх зорилгоор цэхээрүүлэх, ухааруулах зорилгоор ирсэн тэр гэрлэн биетүүд буюу сүнсний дээд хөгжлүүд аливаа шашин бий болох нөхцөлийг нь л тавьсан байдаг. Заавал нь бол зөв замаараа хөгжүүл хэрэгтэй байсан. Гэвч мэдээж хэрэгтэй үедээ тэр тухайн үедээ хэрэгээ гаргасан. Гэхдээ одоогийн яг нөхцөл байдалд бол буруу тийшээ хандсан байна тийм ээ. Гэвч яг өнөө цагт бол нэг шашны төв рүү хийд рүү орхолоо гэхэд ямар нэгэн банк руу орцсон уу, яг шашин номын газар руу орцсон уу? Ялархгүй болтлоо өнгөө өөрчилчихсөн байгаа. Бүгдээрээ мэдчихэж байгаа. За тиймээс бид нарыг сэрээх өөр арга боловсруулсан хүн ямар нэгэн гайхамшиг ид шидийг гэгээрэгч нэгнээс үлгэрлэх бос. Хин нэгэнд өөрийгөө даатгах бос. Хамгийн чухал нь өөрсдөөсөө олж илрүүлэх юм аа. Тэгэхээр их үүсвэрийн нэгэн өчүүхэн хэсэг бол та гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэр та бас өөрөө бүтээгч. Тэр утгаараа та альва зүйлийг бодлоор бийжүүлж чаддаг. Тэр бид хизээ нэгэн цагт нэгэн бүхэл байсан. Тэгэхээр үндсэндээ нөгөө төлөвшил яриад байдгийн шалтгаан нь бид нар бие гэсэн үзэл санааг арилгаад нэгэн цагт нэгэн бүхэл байсан тэр цул бид бүгдийн ирээдүй бид бүгдийн нэгдэл хамтрал гэсэн энэ төлөвшрүүл бүгдээрээ одоо ах зоригтойгоор нэгдэх зоригтойгоор төлөвшлийн талаар ярьж байна. За тэгээд энэ шашны үүслийн талаар 3 дугаар номд дэлгэрүүлсэн мөн нэмж хэлэх зүйлсийг танилцууллаа. За боллоо. Одоо ингээд за сая яриатай холбоотойгоор асуух асуултуудыг сууж болно. Ойлгоогүй үлдсэн зүйлсүүдийг тодруулж болно. Өөр хоорондоо мэдээлэлээ солилцож болно. За, Огийн зулаа. Их сайхан ойлгомжтой зэгцтэй мэдээлэл байлаа. Баярлалаа. Шинжлэх ухаан гэж юу вэ гэсэн байна. За шинжлэх ухаан гэдэг бол ерөөсөө л мэдээлэл цэгцтэй мэдээллийг шинжлэх ухаан гэж би бол ойлгодог. Манай гаригийн хувьд за этрогоор өндөр дэд гэрлэн биетүүдийг хэлснээр бол манай гаригийн шинжлэх ухаан зөв нь зөв. Гэхдээ юун дээрээ алддаг вэ гэхээр мэдээлэлүүд тухай бүрчлэн одоо нэг зүйлийн талаарх мэдээлэл бол зөв байдаг гэж байгаа. Жишээлбэл физикийн шинжлэх ухаан дээр тухайн физикийн альва нэг элемент ч гэдэг юм уу. За нэг нэр томьёолол. За тэгээд тухайн зүйлийн тодорхойлолт ч гэдэг юм уу. Тэр зүйл нь бол маш сайхан зөв байдаг. Гэхдээ юу нь
гажсан байдаг вэ гэхээр шинжлэх ухааны хувьд бол нөгөө цугтаа нийлээд нэг мэдээллийг, нэг ойлголтыг бусдад түгээж байх ёстой. Үндсэн нэг дүгнэлт мэдээлэл байлаа гэж бодоход тэрийг хүнд ойлгомжгүй болтол нь маш олон махчлаад жижиглээд задлчихсан байдаг. Тэгээд аа, өөр хоорондоо хамаарч ойлгогдох ойлголтуудыг бас хооронд нь салгачихсан байдаг. Тэгэхээр уул нь нэгдэж нийлээд нэг зүйлийг тайлбарлаад хамаарах ёстой байтал энэ зүйл чинь хоёр өөр ойлголт шүү. Хоёр өөр ойлголт мэтээр хэтэрхий ойлгомжгүй тархай бодорхой мэдээллүүдийг энд тэнд үүсчихсэн. За бийцгийн шинжлэх ухаан, бусад шинжлэх ухаанууд хоорондоо эвдсэж зохицох нь одоо хомс байдаг гэсэн үг. Одоо жишээлбэл шашин болоод шинжлэх ухаан гэдэг ингээд тусдаа салгачихсан гэж бас ойлгож болно гэсэн үг. Хамгийн тод жишээ. Эн чинь бол уул нь бол цаанаа яг нэгдэж нийлээд ерөнхий одоо ухамсар сүнсний хувьд энэ нэг мэдээлэл одоо чухал мэдээлэл хүрэх ёстой байдал. Тэрийг нь 2 3 салгачихсан. Аа тэгээд ямар тусад нь тодорхойлчихсан байдгаараа л сул талдаа салтай яг тухайсан нэг зүйлийг мэдъя гэвэл тухайн тодорхойлолт бол маш зөв байдаг гэж байсан шүү. За юм байна. За гэрээ амраа. Шашинд ямар нэгэн зүйлд бугуйвч мөнгөн тойл зэргийг зүүж хамгаалалт хийж байна гэдэг үнэн мэдлэг сургалтанд сууж байгаа суралцагч нар ямар нэгэн зүйлийг энергижүүлээд зүүж байнгын хамгаалалт хийж болох уу гэсэн байна. За зүйлт богоовч ер нь яг уу тухайн одоо ийм зүйл дээр ингэж хэлж байсан. Этрогород маань аливаа зүйлийг бид нар өөрсдөө энергижүүлээд тэгээд тэр зүйл дээр оршиочдөг. Одоо бүтцэд нь хадгалцдаг гэсэн үг. Аливаа зүйлийг энергижүүлээд хадгалцдаг. За ямар нэгэн тохиолдолд бас тухайн газар орны нөхцөл байдлаас хамаарат тэр газарт одоо удаан оршисон чулуу тийм үү. За ямар нэгэн за хамгийн одоо энгийнээр чулуу юм да тий. Тэдгээрүүд тодорхой байдлаар бол тухайн газрынхаа энергийг бас өөртөө шингээж гисэн тохиолдол байдаг. Тэгэхээр тэр зүйлсийг өөрсдөө одоо ашиглаж хэрэглэнэ гэвэл ялгаа байхгүй зүгээр тусдаа энергийн их усврыг л одоо өөр зүйлээс хайж хэрэглэхийлж байгаатай адилхан яг үндсэн шин чанартай бид нар өөрсдөө энерги бөгөөд ухамсар зүнс гэдэг зүйл өөрөө өөрийгөө хамгаалах бүрэн дүр хоёрдуулахтайгаа байдаг. Тэгэхээр яг уу тухайн зүйлдээ өөрөө итгээд энэ зүйл намайг хамгаалж байгаа гэсэн итгэл үнэмшил байгаа бол мэдээж хамгаалах үүргээ гүйцэтгэдэг. За энэ дээр гэхдээ шашинд ямар нэгэн зүйлд гэж одоо тухайн одоо ямар нэгэн шашнаас хамаарсан зүйлийг хэлж байгаа шиг байна тийм үү? Гэхдээ шашинд одоо зүйлт богоовч гэхээс илүү бөөнөрийн талаар ярьж байгаа юм болов уу гэж бодож байна. За бөөг бол энэ шашин гэдэг зүйлээс бас салгаж ойлгол зөв бөө. Энэ бол яг сүнслэг оршихуйтай холбоотой. Угаасаа ер нь бол шашин бөөг шашин гэж авч үзсэн, шашин гэж авч үзэхгүй гэж маргадаг шүү дээ. Гэтэл яг үндсэн чанартай бол энэ зүгээр л монголчуудын амьдрах арга ухаан, за өв соёлоо дамжуулах арга ухаан байсан өөр хоорондоо. Нөгөө ном зохиол, туйрвал гэж зүйл төдийлөн бас бичээд идэггүй. Дандаа амнаас ам дамжиж бас мэдээлэлээ дамжуулдаг арга ухаантай байсан тийм ээ. Тэгэхээр тэр зүйлээ дамжаад одоо хөгжсөн бидний өвөг дээдсийн маань үүсгэсэн сүнслэг оршихуйн талаарх ойлголтоо. За тэгээд энэ мэдлэг мэдээллээ гэж хүлээж авал зөв. Шашин гэдэг утгаар бол хараад хэрэггүй. Тэгэхээр яг одоо тэр зүйлт богоовч эд зүйлдээ хамгийн чухал зүйл нь байдаггүй бах нэ. Ер нь бидний итгэл
сая хэлсэнчлэн өөртөө итгэх итгэл байдаг байх нь шүү. Тэгэхдээ болох уу гэж асуусан байна. Болохын хувьд бол болно. За нэр за энэ дэр нэмээд хэлэхэд за анхан шат, дунд шат, урд чадвар гэдэг шат гэсэн юм дөрвөн шатанд үнэн мэдлэгийн сургалт маань явагддаг тийм ээ. Тэгээд урд чадварын сургалтанд болортой ажиллаад, болроос мэдээлэл аваад, болорт мэдээлэл хадгалаад гэх мэтчлэн ажиллаад эхэлдэг. За энэ үедээ бас болон зүйлтийг хамгаалалт болгож бас хэрэгжилж болдог. Тэгэхээр ур чадварын ангитаа ороод энэ талаараа илүү мэдэж аваарай. За тий. Болор гэдэг зүйл өөрөө маш их мэдээллийг цуглуулж чаддаг буюу маш их энергийг хурааж чаддагаараа онцлогтой. Тэгэхээр нөгөө одоо өөрийнхөө сонгож авсан тэр чулуу, тэр болортоо намайг энэ зүйл хамгаалж чадна гэсэн нөгөө итгэл, тэр итгэлийн шингээсэн мэдээлэл, энергийг төдий чинээ одоо нөгөө их хэмжээгээр нөгөө зүйл маань хадгалж чаддаг учраас тухайн зүйлийг хүчтэй, илүү хамгаалт болгож бид нар итгэлээрээ биежүүлж чаддаг л гэсэн үг. Одоо тухайн мэдээллийг илүү сайн гүнзгий шингэж чаддаг гэсэн үг. Тэр үүгээрээ л одоо нөгөө бид нар хэрвээ хамгаалалт сонгоё гэвэл болор болор чулуугаар хамгаалтыг сонгодог. За мөн ухамсарынхаа мэдээллийг аа болор руугаа шингээгээд за 70 ухамсарын тийм үү. За ухамсарын тэр гүн дагуулгдсан өөрөө мартсан өмнөх туулалтуудын ч гэдэг юм уу. Тэр мэдээллүүдийг болор руугаа уулж хадгалдаг. Эргээд тэр болроосоо мэдээллүүдийг асуулт болгож хүлээж авдаг. Тэгэхээр болрын шинж чанар бол ерөөсөө л маш их шахсан өндөр мэдээллийг өөртөө агуулж чадах. Нэгсэндээ хатуу диск за тэр компьютероор бол файл хадгалах тэр орон зай гэж ойлгож болох нэ. Заоогийн зулаа нар хэтрэгүүрүүд болон хамт хөгжиж буй гэрлүүдээ баярлалаа талархлаа гэсэн мэт. За нямаа юм даваа. Үнэн мэдлэгт орж суралцсанаар шашны талаарх ойлголтыг мэдэрлээ. Цэгцтэй агуу зүйлийг үнэн бодит орон тайлбарлаж өгсөн багштай талархъя. Бид чинь ямар их харанхуй байсан юм бэ гэдгийг авахарлаа гэсэн байна. За тийм хөтөлбөрийн нөлөөгөөр л одоо энэ нөлөөнд нь автаад л харанхуй байгаад байсан. Гэхдээ одоо бүгдийг мэдсэн, үннийг мэдсэн, эдгээр зүйлс нь яаж нөлөөлөд байгааг мэдсэн юм чинь, ухаарчихсан юм чинь хийх хэрэгжүүлэл үлдсэн тийм ээ. Тийм сайн байна. Наран өдрийн мэнд өөрөөсөө дээр ямар нэгэн үзэл хэн нэгнийг байршуулан амьдрахыг даруй төлөв зөв амьдарч байна гэж боддог байлаа. Одоо бол ухамсар цунсны зам өөрөө зөв зам гэж бодож байна. Төлөвшил яриад байгаа нь үнэн мэдлэгээ өөр нэг шашин болгочихын тулд юм болов уу гэсэн байна. За тий нэг талаасаа бас нэг гоё үнцэг байна тийм ээ. Мэдээж өргөн талаараа төлөвшлийн талаар яриад та төлөвшснөөрөө бид нар нөгөө гэгэрэл гэж зүйл рүү хамгийн түрүүн хугацаанд аа очино хүрнэ тийм ээ. Тэгэхээр мэдээж гэгэрлийн замд орсон хүн бол юу юугүй бусдыг дагуулах, өөрийн эгодоо хөтлөгдөд байхгүй алдар нэр, эд хөрөнгө, за материалын амьдралын аюулс хөөгд байхгүй. Тэгэхээр энэ зүйлийг л бас хүсээд байгаа. Тэр утгаараа байнгын төлөвшлийн талаар ярьж сануулж бай гэсэн баг. Хэдий 7 сарын хугацаанд үнэн мэдлэгийн одоо сургалтаар яваад олон удаагийн төлөвшлийн ярилцлага сонссон ч гэсэн үнэхээр цаад нөгөө
одоо бага насндаа авсан гэдэг юм уу? Бага наснаасаа хөгжсөн тэр төлөвшлийн өөрийн одоо зан тавигдахдаа нэлээн хэцүү байдаг. За тэгээд энэ шалтгаанаас болоод материалын амьдрал эго гэдэг зүйлтэй баригдаад шантрах, няцах тохиолдлууд байдаг. Тэгэхээр энэ бүгдээс л бас бид бүгдийг хамгаалж сэргийлээд байгаа. Буцаад битгий хөтөлбөртөө унчаасай. Нэг ч ихсэн сүнс төрүүлээд сэрээсэй, бусдыгаа дагуулаасай, гэрлээрээ бусдыг татаасай гэсэн үүднээс нийт олондоо ятгаа. Тэгэхээр хувь бит болгонтой, сүн одоо хувь сүнс болгонтой, ухамсар сүнс болгонтой холбогдоод төлөвшлийн талаар яг хэний хувьд ямар төлөвшөлт байх гэдгийг мэдэх боломжгүй учраас бүгдэнд нь төлөвшлийн талаар ярьдаг байгаа тийм ээ. За. За бүдээ хэмжээл энэ 7 хоногт Бурхан багш киноны гэгэрэл түрээд ном альдаж байгаа хэсгийг нь байхад дотооддоо орш гэсэн дотооддоо сонс гэсэн санаа их гарч байна лээ. Ямар нэгэн зан үйлийн эсрэг гарч байна лээ. Манай хичээлдээ нийлж байгаа зүйл их байна гэж харсан. Нүн үзэж байхдаа ингэж ялгаж салгаж үзээгүй юм байна лээ. Үзэл санааны хувьд гэсэн байна. За тий. Нөгөө одоо Холливуудын киноч нь бол тэгэл яг үнэн зүйлсийг оруулчихсан. Үнэн зүйлсийг хараад гэхдээ яг үнэхээр нөгөө одоо бэлгийн мэлмигээрээ тийм үү ажилуулж бэлгийн мэлмэ дээрээ төвлөрч чаад бэлгийн мэлмэгээ ашиглаж байгаад ингээд альва ном, зохиол, кино зүйлсүүдийг үзэж харж сонсвол яг үндсэн тухайн одоо тэр зохиолчийн гаргах гэсэн санаа, үзэл, баримтлал, ойлгуулъя гэсэн зүйлс нь бол хараад гаргаад ирдэг. За сайн байна. Бид нар өөрөө тэр хэрвээ үнэхээр одоо биднэрт хэрэггүй аа муу зохиолтой за тэгээд авч үлдээд байх юм байхгүй байсан ч гэсэн тэндээс нэг ухаарлыг ойлгочихсон байдаг. Энэ зүйл одоо энэ нь ингэж болох байгаа юм байна шүү гэсэн дүгнэлтээс ахуулаад ямар нэгэн дүгнэлтэнд ямар нэгэн одоо гарц гаргалгаанд бас хүрчихсэн байгаа гэдэг. Түүгээрээ бидний давуу тал байгаа даа тийм ээ сэрсэн сүнсний давуу тал. За мандах хоёр ч нөрөө чичний талаар маш сайн ойлголттой боллоо. Багштай баярлалаа гэсэн байна. За санаж баасан базарч манайд өвөөгийн минь судар байдаг юм аа. Алтан гэрэл судар байдаг. Энэ номыг нь монголчууд өөрсдөө бүтээсэн сургаал ном байдаг байх нь зөв. Баярлалаа. Бидний хойч үеийг хамгаалж явна гэж хэлж загсан байдаг. Өвөө маань лам хүн байсан юм аа гэсэн байна. За. Тий, яг одоо юу ч байсан гэсэн ном тохимол зохиол одоо юу байдгийг гол номлол за саяхан өгж бугуйвч гээл ингээд ярьжсэн тийм үү. Ингээд бит ингээд ямар нэгэн соёлын өв болоод үлдсэн тэр зүйл байлаа гэж бодъё. Тэр тухайн зүйлд юу итгэж сүсэглэж итгэлээ тэнд биежүүлсэн бэ гэдэг нь л чухал бололтой. Бидний хувьд бол төвд хэлдэг хүн ямар шүү дээ. Гэтэл төвд номыг одоо бурхан номын газар за бүтэн шашны сүм хийдүүдээр ороод төвд ном уншуулад ажил үс бүтнэ гэд гараад явдаг. Тэгэхээр яг үүнтэй адилхан тухайн зүйлийг бид нар өөрөө юу гэж итгэнэ вэ? Тэр зүйл биежчихэд. Тэр зүйл нь тухайн зүйл нь ямар зүйл байхаас үл хамааран. Тэгэхээр тэр утгаараа хэрвээ зөв сүсгэлж чадсан бол тухайн одоо таны хувьд бол биежэл явна гэсэн үг.
Гэхдээ доторх агуулга одоо зүйлийг нь маш сайн уншаад ойлгоод үзвэл бас нэг өөр бах тийм ээ. За тэгээд аа харах өнцөг за мөн энергийн төвшөндөө яаж тухайн зүйлийг мэдэрч гэнэ үү гэх мэтчлэнгээр м, яг одоо сургалтанд сууж байгаа хүний хувьд өөрийнхөө мэдрэмжүүдийг ашиглаад аа биднээс асуухаас илүүтэйгээр өөрөө холбогдож үзээд тэр бийжсэн энергичсэн олон жилийн хугацаанд энергийг цуглуулсан тэр судар намыг дэлгэжсэн хүний энергийг бас цуглуулсан тэр зүйлийг өөрөө мэдрэмжээрээ тодорхойлох хэрэгтэй. Энэ чинь ийм энергийг агуулсан ийм зүйл байна шүү. Тухайн зүйл нь юу байх нь хамаагүй гэд ингээд мэдрээрээ гэж зөвлөё. Яа, од гэрэл гүрсэд бурхан болооч ээж аав араас буян үйлдгээд жилийн дараа ч гэсэн хүүхэд нохоо хооллдог. Одоо тэгэх шаардлага байхгүй биз дээ багшаа үнэн мэдлэгт бас ороод ойлгож ирээд эргээд энэ ямар учиртайг сонсомоор байна гэсэн. За зэрэгцэж амьдрах за сая ингэж юм тийм үү? Буддын шашин анх нөгөө буддаа маань номлолоо, сургаалаа юу гэж айлддаг байсан бэ? За номлол гэхгүй тийм үү? Өөрийнхөө одоо дамжуулалтыг юу гэж айлддаг байсан бэ гэхээр бүх амьд амьтан тэгш эрэхтэй яг одоо аа энэ амь нь илүү энэ амь нь арай одоо үн цэнэгүй. Тэгэхээр энэ нь амьдрахын тулд энийгээ барьж идэх ёстой гэсэн одоо энэ зүйл байж болохгүй ээ гэж сургадаг байсан. Тэгэхээр хэн нэгнийг за ямар нэгэн амьтан өөрөөсөө бусдыг хайрлаж энэрх бас ухаан тэнд явагдаж байна тийм. Тэгэхээр тэр утгаараа бол нэг талаасаа бол байж болно. Альва нөгөө өөрийнхөө хэмжээнд одоо яг уу үнэхээр тэр зүйл тухайн зүйлийг аваад өөрөөс чинь одоо авж байгаа зүйлийг аваад үнэхээр хэрэглэх тухайн хүнд хэрэг болж болох зүйл байв. Тухайн зүйлийн туулалтанд нөлөөлөхгүй тийм зүйл байвал юм уу? Эсвэл одоо жишээлбэл нохойг хооллох ч гэдэг юм уу. За энэ зүйл бол чөлөөтэй. Өөрийнхөө хэмжээнд болно. Харин юу болдоггүй вэ гэхээр бусдын туулалтанд нөлөөлөх буюу одоо эрүүл сарвал байж ээж одоо жишээлбэл гуйлгуугаа сууж идэх хүн байдаг тийм үү? За гартай хөлтэй ажил хийх хөдөлмөрлөх боломжтой мөртлөө гуйлгуугаад явж идэх хүмүүс байдаг. Энэ тохиолдолд бол харин эсрэг асуудал болж ирнэ. Тухайн хүний туулалтанд нөлөөлж байгаа гэдэг утгаараа тэрийг бол буян гэж хүлээж авахгүй нэг нь шүү дээ. Тэгэхээр бас ялгаж салгаж ойлголцоогөө. За дараагийн асуулт. За тийм аа хүн өнгөрөхөд бид годоо буддын шашны ёс заншлаар л 49 хоногийн зан үйлийг хийдэг. Одоо тэгвэл хүн өнгөрлөө гэхэд ямар үйл хийгээл зохилтой вэ гэсэн байна. За энэ зөвхөн буддын шашинд ч байдаггүй бусад шашнуудад байдаг. Нөгөө үндэс суурь нь бас тодорхой хэмжээнд зөв байсныхаа үндсэн дээрээ анх одоо тэр дамжуулагчаас дамжсан гэдэг утгаараа м, зөв үйл зан үйлүүд бол байдаг. Гэхдээ гайдсан тохиолдлууд л байгаа даа гэсэн тийм ээ. Тэр утгаараа энэ 49 хоногийн зан үйл за хүн өнгөрсөөс хойш Христийн шашинд ч гэсэн ийм одоо тодорхой хугацаа байдаг. Тодорхой хугацааны дараа яг одоо нөгөө сүм хэд дээр очиод бид нар зул өргөдөг бол Христийн шашинд лаа одоо асаадаг. Ингээд тухайн хүн өнгөрөөд хий төлвийг оллоо гэж бодоход одоо тийм зан үйл
үлддэг. Тэгэхээр энэ юу хэлээд байна вэ гэхээр тодорхой хугацаанд нөгөө хэд хоног байх намаагүй. Тодорхой хугацаанд нөгөө сүнсний ухамсарлах хэр хэмжээнд сэрсэн байсан уу? Энэ амьдрах хугацаанд хэр хэмжээнд тухайн сүнс ухамсарч сүнс сэрсэн байсан уу гэдгээсээ хамаарат нөгөө материалын амьдралаас салах буюу өөрийгөө одоо ингээд би ингээд физик биеийг орхиод хий биеийг олсон байна шүү гэж бүрэн гүйцэд ойлгож ухамсарлах тодорхой хугацаа сүнсэнд хэрэг болдог. За сэрсэн бидний хувьд бол хэдэн минут, хэдэн секунд байж болох ч сэрээгүй хүний хувьд бол 49, 50 цаашлаад хэдэж байдгийг ингээд хоногуд зарцуулагддаг. За гацаад үлдсэн ч тохиолдлууд байдаг тийм ээ. Тэгэхээр энэ утгаараа тодорхой тэр хугацаа байдаг шүү гэдгийг л энэ харуулдаг. Тэгэхээр яг тэр хоногт нь битгий ач холбогдлог, яг ямар шашинд нь битгий ач холбогдлог, цаад нөгөө утгыг нь, мөн чанарыг нь ойлгож байгаарэ. Ямар шашин юу байх намаа. За мөнх За. жаргал Хятадууд Монголд байгаа зурмал, баримл, бурхад гэх буюу нэгэн цаг үед физик биеийн төрөл авч байсан гэрлэн биетүүдийн дүрийг өндөр үнээр худалдаж аваад байдгийн учир юу гэж харддаг вэ? За энэ бол ерөөсөө л цаашаага нөгөө дамлаж зарах цэвэр материаллык амьдралын юу гэж харагдаж байна. Ерөөсөө тэр яг үндсэндээ бол нөгөө биет нь үнэхээр тийм юутай ч биш. Ялангуяа энэ урд зүгийн юмуд бол угаасаа л ерөөсөө л бүх зүйл нь материалын амьдрал гэсэн нөгөө жижиг саарл орчлуудын юунд бүр автсан байдаг те. Үзэл санаанд нь бүр автаад усчсан одоо тэдний юугаар явдаг, даалгавраар явдаг болж шүү дээ. Тэгэхээр тийм бодлогын шинж чанартай. За тэгээд материалын амьдралын тэр эд хөрөнгө цаашаа дамлаж зарах, үнд хүргэх гэдэг утгаараа тэгж өнгөө зүйлийг үнэтэй болгох тохиолдлоо гэж харж байна. За нар бүгдэнд нь өдрийн мэнд. Христийн шашны Библи номд сүнсний ертөнцийн бүтэц зохион байгуулалтын тухай 12 овгийн тухай бичсэн гэж яриад байдаг. Энэ ямар учиртай юм болоо гэсэн байна. За Библийн талаар гэхэд бол юу байдаг шүү. Библи гэхэд л ерөөсөө бичигдсэн он нөгөө шинэ гэрээ, хуучин гэрээ за бүр тэрнээс ч өмнө бичигдсэн анхны Библи гэх мэт ингээд яг тэгтээ цаг хугацааны хувьд аль болох эрт байх тусмаа тэр нөгөө үндсэн шинж чанараа аль болох хадгалсан байдаг. За тэр утгаараа за яг хаана тэр ном бичигдсэн байна? Хэний үзэл шинж одоо санаа тэнд илүү ихтэй тусгагдсан байна гэдгээс хамаарат тухайн зүйл дээр юу ч бичигдсэн байж болдог. Ерөнхий яг уу аль болох эрт бичигдсэн байх тусмаа нөгөө зүйлийн маань үнэнд илүү дөхөх буюу анхны нөгөө дамжуулагчаас за манай одоо дамжуулагч юм уу 5 дугаар дамжуулагч Христээс үүдэлтэй шүү дээ. Тэгэхээр тэр Христийн одоо өөрийнх нь дамжуулж исэн тэр туршлага мэдээлэл байх магадлал нь одоо өсдөг гэсэн үг. Эртнийх байх тусмаа. Тэгэхээр яг энэ 12 овог гэдэг ингээд заавал монголчуудыг жишээлбэл одоо хэдэн эцгийн сүйдэлтэй гэж ингээд яадаг. Энэ бол 70 утгаараа шүү. Цаанаа нөгөө яг тухайн үед энэ Библийг бичижсэн тэр хэн байдгийг тэрний овог удам нь нөгөө ямар оршинлуудын генээр бүтээгдсэн сүнс байна уу? Физик бит байна уу гэдгээс хамаарч нэмэлтүүд орж ирдэг. Тэгэхээр түүнтэй холбоотой л зүйл болов уу гэж байна. За би энэ дээр Библийн талаар
руулна, гэрнэ гэж байгаад мартсан зүйл байсан байна. За дараагийн асуултыг нь асуугаад. Яа би энэ дэр. Яа мөнх гэрэл лам өдрийн мэнд өөрийгөө ба бусдыг анагаах чадрын талаар мэдээлэл өгч болох уу гэсэн юм. Өөрийгөө болоод бусдыг анагаах талаар гэсэн үү? Тий. За энэ өгш мэдээлэл өгөр. Энэ ном маань над 50-60-аар холбогдсон хүн байна л та. Тэгээд таны зөвлөгөөг сонсохыг хүссэн юм болов уу гэж бодлоо. За. Өөрийгөө анагаах. Бусдыг анагаах чадварын талаар мэдээлэл өгч болох уу? За мэдээж бид нэр өөрөөсөө илүүтэй бусдыг анагаах гэж байхгүй. Энийг маш сайн ойлгох хэрэгтэй. Бид нар бусдад юу хийж өгч чадах вэ гэхээр за энергиэр тухайн хүнийг одоо сүнсийг нь сохиж сэрээх үйл явцыг өдөөх өөрийн одоо хүлээж авч байгаа энергийг дамжуулах үүргийг бол маш сайн гүйцэтгэж чадна. За мөн сканердан мэдрээд хаана нь юу нь болохгүй байна уу? Аль хүрд нь гажсан байна уу? Аль хүрд нь зогсонх итгэхгүй байна уу? За гэрлэн бүрхүүлүүд нь ерөнхий ямар байна уу гэх мэтчлэнгээр дүгнэлтүүдийг гаргаж чаднаа. Яг бодит утгаараа хэн өөрийгөө ангааж чадах вэ гэвэл хэн тэр хүнийг ангааж чадах вэ гэвэл тухайн хүн өөрөө байдаг. Тэгэхээр миний хувьд бол бусдыг ангаах тал дээр шүү. За сканертаад мэдээд ийм тийм болохгүй байна. Тэнд нь энерги дамжуулж өгөөд орхино. Нөгөө хүнийхээ итгэлийг нэмээд чамд ийм идэвхтэй бактери гэж өөрөө чи ангаах юм бактериуд байдаг шүү. Чамд ийм ухамсарт сүнс байдаг шүү гэд үгээр амаар болоод ухамсарт сүнстэй нь холбогдож одоо хий биеийн төвшөнд очих эсвэл бодлороо харилцах тийм үү бодлын хүчээр холбогдох зэргээр тэр ухамсарт сүнс рүү чиглэсэн холбооцыг үүсвэл илүү үр дүнтэй гэсэн. Тэгэхээр тухайн хүн бол бусдыг бол ингэж ангаах нь харин өөрийгөө бол бүх талаас нь ангааж чадна. Бүрэн дүүрэн ангааж чадна. Өөрөө та ухамсарлаад би чадна гэсэн одоо би өөрийгөө ангааж чадна гэсэн итгэлтэй нь байвал чадахгүй зүйл гэж байхгүй. Яг тэгвэл физик бие гэдэг чинь ерөөсөө нэг маш өндөр хөгжилтэй технологи байхгүй. Тэр технологи чи өөрөө цаанаасаа бие юм ах байдгийг эрүүлжүүлэх тэр командлалтайгаар тэр зохион байгуулалт тийм бүтцтэйгээр үүсчихсэн зүйл. Тэгэхээр альва одоо жижиг шарах сорвиноос ахуулаад том жижиг гэмтэл бүх зүйлийг өөрөө ангаачихдаг зүйл дээр бид нар хэрвээ ухамсараараа, оюун санаагаараа тэн дээр идэвхтэй бактериудыг нь ажилуулж өгöd, энергийг нь тэнд нь цуглуулж өгöd. Тэгээд яг юу нь болохгүй байгаа вэ гэд ингээд нөгөө гэрлэн бүрхүүлээс соронзоо орон гэрлэн бүрхүүлээс ахуулаад бүх зүйл дээрээ шинжилэлт дүгнэлт хийж хагаад ингээд хамгаалтан бүрхүүл дотор өөрийгөө ангааж эдгэх юм бол за дээрэс нь нэг шигт бяцлаглууд нэг шигт ая их шиг хүчийг ингээд хослуулад тэгээд яаж тэр ая их шиг таны чихээр ороод тэр алах төшийг чинь цохиж өгөөд ухамсарт чинь хүрж гэнэ үү? Энэ бүгдийг ойлгож ухамсарлаж чадах юм бол ангааж идэж чадахгүй хүчин гэж байхгүй. За өөрийгөө ангааж идгэсэн жишээнүүд ч байдаг тийм ээ.
За амжилт Будда, Есүс гэх мэт бусад шашинтай үүсгэгчдээс хойш ер нь ихэр их хүн матриксаас чөлөөлөгдөж чадсан бол ямар л усан дамптай адил гэгэрсэн хүмүүс ихэр олон байдаг болоо гэсэн. Яг бидний мэдж байгаачлан бидний мэдж байгаагаар одоо яг үнэн мэдлийг дамжуулж байгаа дамжуулагч маань 9 дахь дамжуулагч. За энэс өмнө дэлхий дээр 8 дамжуулагч байсан. За энэ 8 дамжуулагчийн одоо дэлхийд танигдсан, бусдад танигдсан өргөн гэх юм бол за энэ Будда, Есүс, Мягмар усан дамб, Анга гэд хүмүүс байгаа. Тэгэхээр бидний мэдж байгаачлан ийм хүмүүс бол амжуулалтаа хийгээд үннийг мэдээд ингээд бас аа гэсэн үг. Бас санаасаа үүрэг даалгавартаа ирсэн амжуулагч нар ч бас байгаа тийм ээ. Та чин гэрэлтэн ши багш нартай баярлалаа. Миний талаар ойлголт хэрэгтэй байна. Миний хувьд ялгаж салах ган чухал юм шиг санагддаг. Яг их хуваарай байдаг нь бол зөв талтай байдаг юм шиг байна лээ. Гэтэ аль нь зөв, аль нь бурууг ойлгоход бэрх юм аа. Ягаад тэгэхээр ихэл дээр маань бараг байдаггүй. Итгэл хаана байна, тэнд үйлчлэл байна гэдэг шиг л байгаад байгаа юм аа гэсэн байна. За тийм. Яг уу түрүүн нөгөө нэг төлөвшлийн талаар ярьж байхдаа хэлсэн шүү дээ тийм ээ. За өөрийгөө ингээд кодлж бай, өөрийгөө хамгаалж бай гэдэг. Тэгэхээр өөрийгөө кодлохдоо за ингэж өөрийгөө кодлоорой гэд кодлох өгнүүдийг хэлсэн. За тэгж яхтаа бас хэлсэн тийм ээ. Эдгээр үгсүүдийн тэр гол санааг болоход хэлхэн чухал. Тэрнээс юу хэлж байгаа нь бол тийм ээ. Яг за энэ үг энэний дараа байх ёстой ч юм уу. Тэр дараа л бол чухал биш ээ. За тэгээд итгэл хаана байна? Тэнд үйлчлэл байна гэдэг тийм ээ. Тэгэхээр угаасаа энэ шашин гэдэг зүйлүүд чинь хүмүүсийн юун дээр дөрүүлж ажиллаад байдгийг гэхээр нөгөө итгэл үнэмшил дээр нь дөрүүлж ажилтдаг шүү дээ. Тэгэхээр тэр итгэл үнэмшил нь хаана ажиллаж байна? Тэрүүгээрээ бид нар бас давхар нөгөө түрүүн хайж байгаа шилсэнчлэн бид нар давхар цаанаа бас бодлороо бүтээгээд амаадсаад ингээд яваад байгаа учраас шашин бас ажиллаж байгаа юм шиг. Бүхзүйл ингээд болоод тэр шашин л бүгдийг хийж байгаа юм шиг юм бас ойлголтыг төрүүлээд байж болж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг өөртөө юу гэж кодлох юм, өөрийнхөө замыг юу гэж засах юм. Тэр бодол, тэр таны амнаас гарч байгаа үг л хамгийн хүчтэй. Тэрэндээ маш их өөртөө итгэлтэйгээр нөгөө нэг тарина гэдэг чинь бас л хин нэгэнд найдаж гин гэсэн үг шүү дээ, тийм ээ. За хин нэгэн одоо танд яг ингэж хэлвэл таны амьдрал яг болох гээд байна. За миний ажил чинь бүтэх гээд байна. Эд хэлчингүүд та тэр тариныг юу гэж мэдэхгүйгээр за энэ яг зөв юм байна гээл өөр нэг хин нэгний хэлсний дагавал хийгээд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тарин гэдэг зүйл за тэр өөр хин нэгнээс гаднаас тэр яг ингээ хайрцагалцсан за энийг л хэлэх ёстой гэсэн зүйлийг хэлэхээс илүүтэйгээр өөрийнхөө хүчинд итгээд өөрийнхөө бодлоороо бүтээх хүч, өөрийнхөө амнаас гарч байгаа үгээр бүтээх хүч тэр болгоноо мэдэрчих юм бол юу хэлэх, юу бодох тэр арга барилаас үл хамааран бүхнийг өөрийнхөө бүтээж амьдралаа өөрийнхөө босгох, бий болгох, цааш нь үргэлжлүүлэх боломжтой гэсэн. За гантуул хүний нас барсны дараа ламнар үзээд сүнс нь аль хэдийд явсан байна гэдэг ийм боломж байх уу? Би бодохдоо яг амьсгаа хураахад нь сүнс биенээс гардаг гэж боддог. Хүний сүнс хэлбэр хэмжээ жин байдаг уу эсвэл зүгээр гэрэл үү гэсэн байна. За сүнс нь одсон тохиолдол байдаг. Төрүүлж одсон тохиолдол байдаг. Энийг руу хурууд маань жишээтэй нь хэлж исэн. За ингээд одоо ингэсэн байна гэд хэлжсэн тохиолдол байна. Тэгэхээр яг
тэнд яг физик бий л оршоод ийн гэсэн үг тийм үү? Гэхдээ аль хэдийн нөгөө зам засагдчихсан байна гэж ярьдаг тий. Гэхдээ тэрийг за нэг буруу ойлголт байгаа зүйл миний хувьд бол одоо ингээд тэр хүний хувьд бол ингээд аа, өөд болох нь тодорхой юм байна гэсэн одоо юм ойлголт юм байна гэд хүлээж авч ирсэн бол гэтэл тэр нь бол үгүй болж таарсан. Харин бид нар хэрвээ одоо сургалтанд суугаад явж байгаа бол гомдол түнсээ хөгжүүлж байгаа бол тэр физик бие амьд байгаа цагт холдчихсон байгаа сүнсийг эргүүлж дуудах ёстой юм билээ. Эргүүлээд одоо биед нь оршоох. За тэр ухамсар сүнсийг замжлаад болоогүй байна гэд хугацаа чинь дуусаагүй шүү, тул чинь гүйцээгүй байна шүү гэд ингээд хийгсэн зүйл чинь гүйцээгүй байна шүү гэд ингээд аль чатгаараа буцаагаад дуудаж явах ёстой юм билээ. За тэгээд хүний сүнс хэлбэр хэмжээ жим байдаг уу гэсэн байна. Судалгаа байдаг. Яг одоо яг хуу хэлбэр хэмжээ бол байхгүй. Гэхдээ жингийн хувьд ойролцоогоор 2-оос 3 грамын жингийн зөрүү байна гэдгийг тодорхойлцсон. Яг тухайн хүн нас барахаас өөд болохоос өмнөх жим болоод нас барсны дараах тэр жингийн хооронд зөрүү гараад идэг. Яг эндээс үүдэлтэйгээр тухайн одоо хий бий гэж хэлээд байгаа ш тийм үү? Хий бий гэж нэрлэдэг учир шалтгаан нь тэр. Сүнсийг хий бий гэж хэлээд байдаг учир шалтгаан тэр. Тэгэхээр тэр хий бий маань тодорхой жинтэй байна. Яг гэвэл тэнд тэр хүчтэй бөөгнөрсөн энерги хэдий 2-3 грамм жинтэй ч гэсэн тэр маш өндөр хэмжээний шахсан хүчтэй энерги буюу гэрэл гэдгийг санах хэрэгтэй. За хүндэгмэн алтан орбс гэдэг жижиг гэрлэн болон өнгөт бас саарал бөмбөлгүүд юу вэ? Яагаад тэд цуглардаг вэ? Спичгтэй зурган дээр их гардаг байсан гэсэн байна. За орбс гэхээр одоо яг уу нэг талаасаа тэр тий гэрлийн одоо хугарлаас гардаг тий зургийн хайсанд боодог. Тэгвэл энийг бас нөгөө талаасаа сүнс гэж одоо сүнс зуран дээр ингэж бууж байгаамаа гэдээ ярих тохиолдол байдаг тий. Тэгэхээр яг бодит утгаараа нөгөө гэрэл бөөгнөрсөн гэрэл зургийн хайсанд одоо бууж үлдэж байдгүй үлдсэн байдгүй гэдгийг нь нөгөө зурган дээр тэр чинь энерги учраас бүх одоо орб гэхээр л тэр одоо сүнс байна эсвэл ямар нэгэн энерги өгөхөөс өрөө гэж ойлгож болохгүй. Өөрсдөө судалж шинжилж яг нөгөө одоо тухайн зурган дээр гараа барьдаг гэсэн үү, миллиметрээр миллиметр гэсэн үү, метр гэсэн үг. За нөгөө талаасаа парана гэсэн ойлголт байгаа тань тий. Тэгэхээр энэ нь болохоор яг одоо энерги бөөгнөрсөн одоо сул чөлөөтэй явж байгаа дэлхийн соронзон орны нөлөөгөөр сул чөлөөтэй явж байгаа энерги. Яг хуу орб гэдгээс ялгаатай зүйл нь болохоор тэр бол бодит. Яг зурган дээр бол буугаад идэггүй бодитоор бидний бэлгийн хөгжсөн хүмүүст илүү татарагдана. Физикнүүдэрээ ч гэсэн харах төвлөрөөд явал харах боломжтой юм зүйл. За амраа бид яагаад өнгөрсөн төрлөө сандаггүй вэ гэсэн юм байна. Энэ бол одоо бидний дэлхий дээрх туулалттай холбоотой тийм ээ. За манай одоо дэлхийг эдэг гариг бусад ижил уран хэмжээстэй туулалттай гаригуудаа бодвол
хүнд тултай гарагт ордог шүү дээ. За яагаад тэгэхээр бид нар өнгөрсөн зүйлээ мартаад орхиод танахгүй байхаар одоо үлдээгээд ирдэг гэсэн. Өмнөх зүйлүүдээ санахгүй тэгээ энд ингээд туулалтаа хийгээд сурах зүйлээ сураад за юу сурах юм, юу мэдээж авах юм, тэр бүх зүйлээ сураад буцна гэсэн тийм туулалтын гэрээ хийгээд тэгээд ирдэг учраас бүх зүйлээ одоо өнгөрсөн төрөл за өмнөх зүйлсүүдээ мартаад яваад идэг. За гэтэл одоо жишээ нь энгийн туулалтаа бусад 3 хэмжээс гараг дээр гэхэд бол өмнөх туулалтуудын за ухамсарын санамжуудаа аваад ордог шүү дээ. Авж ороод хэрэглэхгүй гэхдээ за тэр санамжин дээр нь юу дутуу байна, юу нэмж мэдэх хэрэгтэй байна, юу сурах хэрэгтэй байна гэдгээс одоо сураад юу одоо тэлээд энийг мэдээд яваад байна гэсэн үг. Гэтэл манай гараг дээр бол тийм зүйл байдаггүй. Угаасаа өмнөх бүрлүүдээ тэгэж санахгүй байж захтаа сэрж сурах юмаа сурах ёстой. Тэр туулалт бидний сонгосон туулалт учраас санахгүй байгаа юм аа. Гэхдээ үүнийг санах боломж бүрэн байгаа. Үүнийг буцаад сэргээх боломжууд бүгдээрээ ингээд одоо үнэн мэдээ сургалтаараа сургалтандаа суугаад өөрийгөө хөгжүүлээ. За нөгөө нэг бодлоготой ажиллана гэж ярьсан тийм ээ. Бодлоготой ажиллаад ухамсарын одоо санамж хадгалтанд байгаа мэдээллүүдээ шилжүүлээ. Тэндээсээ мэдээлэл авч болно. За тэгээ бүр хөгжөөд ирэхээр ил ухаанаа буюу одоо уурыг тархиа дотоод ухамсартайгаа буюу далд ухамсартайгаа одоо холбоод тэгээд тэр бид нар одоо яаж ил ухаанаар юмсыг шууд бодож чаддгийг яг тэр шиг тэр нөгөө далд ухамсарт байгаа мэдээллүүдээсээ санамжууд асаа хэрэгжүүлэх тэр боломж бол нээлттэй байгаа. Харин үүнд зориулаад өөрийгөө хөгжүүлэх чадвараа нээх л хэрэгтэй. За тэгээд энэ тал дээр ер нь илүү дэлгэрэнгүй мэдээлэл. Яг цаана ямар үйл ажиллагаа явагддгийг. Нөгөө шинжлэх ухаан гэж одоо бид нар тайлбарладаг тийм. Шинжлэх ухаанчаар тайлбарлавал яаж юу болоод ямар зүйл болоод бид нар мартах үйл ажиллагаа явагддаг. Энэ мартах гэж зүйл нь ягаад одоо тийм баттайгаар хэрэгжээд байдгийм бэ гэдгийг нөгөө бидний төлөвшлийн төвшнөөс хамаарат мэдлгүүдийг тараадаг, задалдаг гэсэн. За энэ тухайн одоо ухамсар зүйлс маань энэ ил ухаанаараа ямар шатыг даваад за юуг туулаад энэ дээд шатыг одоо дээд шатны хаана явж гэнэ үү? За дээд шатанд сурч байна ямар шатанд сурж гин гэдгээс хамаарат ер нь бол дээд шатанд орж ирснээс хойш шат дараалтайгаар энэ мэдээллүүдийг одоо ярилцлага хэлбэрээр гэдэг юм уу багш нартайгаа чөлөөтэй ингээд санал сэтгэлээ солилцох сонирхолтой зүйлсээ асуух маягаар мэдээллүүдийг тараагаад явдаг. Та дөрөвд маань ч гэсэн яг одоо сонирхсон мэдээллүүдээ тараа явдаг. Тэгээ хитрхи нөгөө гүнзгий мэдээллүүдийг тараахаар тэр нь цаашаага алдагдах буюу буруу замаар ашиглагдах за хэн нэгний олон нийтийг татах хэрэгсэл болох тийм хандлага ажиглагдчих одоо эрсдэлтэй учраас яг нийт ярилцлаган дээр бол цаад мөн чанар цаад утга юуг нь бол хэлдэггүй шүү. Нууцалдаг гэж ойлгож байна. Соргоо нэг ламын насны хэмжээ болоод багш нар нь гэртээ харьцаад эргээд явуултал хүү 2 хоног яваад буцаад иржээ. Тэгэл багш нар нь үзээд хүүгийн нас нэмэгдсэн байжээ. Яасан юу болсон талаар асуухад хүү үнэндээ хээрээд очиж шоргоолж хоолсон байжээ. Хэдэн мянган амьтанд буян болсон учраас хүүгийн буян нэмэгдэж нас уртсжээ. Энэ дамгийн талаар юу гэж тайлбарлах вэ гэсэн байна. Энэ нөгөө үүлийн үр буян нүгэл гэдэгтэй одоо хамаарч байна тийм үү? Тухайн одоо шашны буян нүглийн талаарх ойлголтыг харуулсан
богинохон одоо номог яриа байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр ийм ойлголт байгаа. Яг нөгөө үеийн үр гэдэг ойлголтыг жишээлбэл за тухайн хүний хувьд яг огт худлаа зүйл юм уу гэхээр бас үгүй. Яагаад вэ гэхээр тухайн хүнээсээ хамаарат одоо харилцсан адилгүйгээр биеждэг зүйл гэж ойлгож болно. Үеийн үгээр хувьд бол. Тэгэхээр тухайн хүн өөрөө юунд итгэж гин үү? За тэгэд яг одоо юу үйлдэж гин үү гэдгээс хамаарат мэдээж яах нь бусдад бусдын тултанд гай болохоос үйлдэл хийсэн бол тэр бол мэдээж тухайн хүний хувьд бол үеийн үр гэж зүйл ажиллана. Үеийн үр гэж зүйл ажиллана. Гэтэл зарим тохиолдлууд байгаад нь тийм үү. Ерөөсөө л анханасаа одоо шашнуудын хувьд нүгэлтэд өрдөгч гэх шиг тийм ээ. Тэгээд үеийн үр гэж зүйл заавал байдаг. Чи дандаа буян хураацсан ч гэсэн чи үеийн үр гэж чамд чиний хувьд байх болно ч гэдэг юм. Ийм ойлголтууд байгаад идэг. Тэр нь ингээ гажуудсан ойлголтууд болоод байгаа. Тэгээд тэр гажуудсан ойлголтууд донд зөв ойлголтууд ч гэдэг гэсэн байдаг гэдгийн нэг жишээ бол энэ юм тий. Юу хураана түүнийгээ тарина. За насаа маш сайхан мэдлэгийг төгөөж өгсөн багштай этрэгүү нартай талархлаа. Өөрийн хүүхэд ойр дотны хүмүүсээ яаж хамгаалах вэ гэсэн байна. За энэ дээр хүн өөрийгөө маш сайн хамгаалдаг гэж хэлсэн. Өөрийгөө маш сайн хамгаалдаг. Тэрнтэй адилхан өөрийгөө маш сайн хамгаалдаг байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө л өөрийнхөө хамгаалалт дотроо ойр дотныхоо одоо хүмүүсээ л оруулчих. Нэгэсэндээ гэр орноо бүхэлд нь л хамгаалчих. Тэгээд яах нь вэ? Тухайн хүн өөрийгөө хамгийн сайн чадхаараа хамгаалж байгаа учраас өөрийгөө хамгаална гэдэг нь бусад хайртай дотны хүмүүсээ хамгаалах давхар үүрэг гүйцэтгэх нэ. За энэ дээр яг нэмэт хэлэхэд за жишээ нь бид нэр ингээ ойр дотны хүмүүсээ, хайртай хүмүүсээ, гэр бүлийн хүмүүсээ хамгаална гэж бодохоор ямар сэтгэл зүй ардан ажиллаад байдаг вэ гэхээр нэг айдсын сэтгэл зүй. За тэгээд ингэж хүй, тэгж хүй гэсэн сөрөг бодлууд, санаа зовлууд бүлхүү нэг тийм давмгайлсан сэтгэл зүй бодлууд эргэлдээд байдаг. Бид нар чинь цаанаа нөгөө нэг бодлороо бүтээгч гэдгээ юусоо мартаж болохгүй. Тэгэхээр юу бодно? Тэр зүйл одоо тэр соронзон орны тийм ээ таталцлын хуулиар нөлөөгөөр ингээд бэлхэн биелээд бийжээд үждэг учраас юусоо юу бодож гин юу тэр бодлороо бүтээх гэж байна гэдэг дээрээ төлхөн анхаарах хэрэгтэй. Эерэг сайхан зүйлийг бодоод ингээд гэр бүлийн маань маш сайхан хамгаалагдсан байна. Хамгаалж чадаж байна. Гэх мэтчлэн ингээд эерэг зүйлийг бодох юм бол эерэг зүйлээр нь эсрэгээр бол эсрэгээрээ тийм ээ. Тэгэхээр санаа зовних гэдэг зүйл, айц гэдэг зүйлийг агуулгахгүйгээр сөрөг бодлыг бодохгүйгээр үргэлж эерэг зүйл дээр болж байгаа болно. Тэр зүйлүүд дээрээ илүү одоо өвлөрч бодлороо бүтээж байх хэрэгтэй. За гантуул дээр үед эрдэм чадaltaй лам нар номын хүчээр ид шидээ үзүүлдэг байсан гэсэн. Тэр ид шидийн цаад учир нь юу байсан болоо? Одоо лам нар бясалгал хийж газраас хүндэрдэг юм байна лээ. Энэ бүхний цаана харууд үйлчлдэг гэсэн байна. За ерөөсөө тий эрдэм чадaltaй лам нар гэлтгүү ер нь яг уу зөв арга ухааныг эзэмшсэн хүн болгон физик биеэрээ хөөрөх боломжтой. Тэр бол одоо манай сургалтаар ч гэсэн байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр үл яг одоо арга техникээ физик бие гэж бүгдэнд нь адилхан физик бие байгаа. Тэр физик бие чадвартай юу гэвэл чадвартай тэр чадварыг нээгээд өгвөл бүгд агаарт одоо орших, хөндөрөх, таталцлын нөлөөнөөс ангижрах
бүрэн дүүрэн боломжтой. Одоогийн хувьд яг шууд утгаараа бас харууд гэж ойлгож болохгүй. Тэр хүн үнэхээр аа хөгжөөд нисэх хөөрөх боломжтой гэвэл боломжтой байдаг. Гэхдээ ямар үед вэ гэхээр нөгөө гэгэрэл рүү нэлээд төгссөн үед гэдэг ааш тийм ээ. Тэгэхээр тийм тохиолдолд хэрвээ хүн өөрөө ниссэн тохиолдол, хөөрсөн тохиолдол тэрийг олон нийтэд бол нэг зарлаад байхгүй гэсэн үг. Тэр хүний хувьд бол нөгөө хамгийн гол зорилго нь өөрийгөө хөгжүүлээд гэгээлэгдийг олоод за тэгээ бусдыг гэрлээрээ татах гэсэн тэр зорилго өөрт нь хэрвээ тэр хүн хөөрч ивэл үүссэн байх хэрэгтэй. Тэгэхээр яг одоо гадуур бол одоо гадны орны хөөрж байгаа физик бие хөндөрж байгаа бичлэгүүд бол их байгаад байдаг. Тэр болгон бол ялангуяа бичлэг болгоод аваад үлдсэн тэр зүйлсүүд бол бүгдээрээ шууд утгаараа хуурмаг зүйл гэж баттай хэлж болно. Яг тэгвэл тухайн тэр ухамсарт хүрсэн тэр хөөрөх гэдэг зүйлийг учрыг нь ойлгоод өөр дөрөө хэрэгжүүлчихсэн тэр тийм ухамсартай хувь бит ухамсарт сүнсний хувьд бол өөрөө өөрийгөө тэгж дүүргэх олон нийтэд өөрийгөө задлах ямар ч шаардлага байхгүй. Тэр утгаараа нөгөө талаасаа тийм зүйл гаргавал хөтөлбөрийн нөлөөгөөр шууд сүнс нь судалгаанд явна эсвэл устгагдана. Тэр энийг маш сайн ойлгож ухамсартай учраас олон нийтэд тараагаад байхгүй. Аа яг нэг бол одоо яг хаа тийм бичлэг агуул тэр бол хуурмаг бичлэг гэж л хэлэх гээд байна. Тэгэхээр урд цагт бол байдаг байсан гэж ярьдаг тийм ээ. За тэр ямар мелбогд тийм үү? Мелбогд гэдэг одоо цар зүсний хувьд бол тэр хүн бол яг физик биеэрээ боддоор хөөрдөг байсан гэж байгаа тийм ээ. Тэгээ тэрийгээ бол бас л мөн адил одоо юуны хувьд бол зарлаагүй. Өөрөө бол зарласан юу биш амт дамжиж нөгөө дотор харсан хүмүүсээс дамжаад л одоо задарчихсан зүйлс. За, ариун цэцгийн их бадар сэтгэл зүйн маш их савлгаатай байх нь юутай холбоотой байдаг вэ? Ийм хүнд нөлөөлж төлөвшүүлж болох болов уу гэсэн байна. За яг хав сэтгэл зүйн маш их савлгаатай байгаад байна гэдэг чинь нөгөө нэг өөрийн дотоод амар амгалан гэх зүйл байхгүй. За тэгээ дээрээс нь нөгөө хөтөлбөрийн л нөлөө шүү дээ. Цавнаас ирж байгаад цавн дээр байгаад хөөрөмж за тэгээд нөгөө хаарт гээд янз бүрийн төөрөмж өөрөө нөгөө нэг дор татамжийг цацаар за хүмүүсийг хооронд нь маргалтуулах, сэтгэл зүйн уналтанд оруулах ч гэдэг юм уу. Тийм дор татамжуудыг цацаж байдагтай холбоотойгоор ухамсарт сонсон сэргийгүү. За ийм хувь биетүүд бол тэр нөлөөнд орж тэр хөтөлбөрт маш их автаж байдаг. Тэрнтэй холбоотойгоор сэтгэл зүйн өөрчлөлт, готрол, уур бухимдал, стресс тийм тэр бүх зүйл төрж байдаг гэсэн. Тэгэхээр ийм хүнд нөлөөж төлөвшүүлэх мэдээж бүрэн боломжтой. Тэгэхээр хэн нэгэнд нөлөөлж, хэн нэгний төлөвшөлт нөлөөлөхийн тулд та тэр хэмжээгээрээ маш их төлөвшсөн байх хэрэгтэй. Тэгж байж та тэр хүнд нөлөөлж чадна. Тэр одоо сэтгэл зүйн савлгаатай хүнтэй ярьж байлаа гэхэд нөгөө хүн ингээд сэтгэл зүйн савлгаанд оронгууд нь дагаж ороод ч юм уу тийм ээ. Тэр зүйл танд нөлөөлөд байгаа л бол та одоо тэр тухайн хүнийг бүрэн төлөвшүүлэхэд бүр хангалттай хэмжээгээр нөлөөлөх үс хэмжээнд арай очоогүй байна гэсэн үг. Тэгэхээр та амар амгаландаа оршоод та төлөвшөлтөө хандаад ингээд та сэтгэл зүйн тэнцвэрээ хадгалаад байж хаад тэр хүн таныг харж байгаа бол танаасаа одоо танаас гэрэлтэж байгаа тэр гэрэл тэр одоо энерги одоо бид нар чинь хин нэгэнт бодлоор нөлөөлөх за хин нэгэнд энергиээр нөлөөлөх бүрэн боломжтой байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ур чадваруудаа ашиглахын тулд ч гэсэн та өөрөө амар амгаланд оршиж төлөвшөж тэнцвэрээ барьдаг байх хэрэгтэй.
Тэгэхээр нэгт одоо тэр хүнд өлөг дураарал үзүүлэх маягаар гэх юм уу? Өөрөө маш сайн төлөвшсөн байх хэрэгтэй. Хоёрт тухайн хүнд бодлороо нөлөөлж, тэргээр нөлөөлж байхын тулд тэр ур чадварыг та сайн эзэмшихийн тулд бас сэтгэл зүйн цэнтрээ хадгалж төлөвшсөн байх хэрэгтэй. Мөн иймэрхүү тохиолдолд бас ухамсарч мэдтэй ярилцаад ухамсарч мэднээс нь хүсч болдог одоо шууд одоо ам хэлээрээ ярахаас илүүтэйгээр одоо нэгэсний бас бодлороо л хариулж чинь гэсэн үг тийм ээ. Ухамсарч мэдснээс ухамсарч мэдсэнд бодлоос бодол ярихгүйгээр бодол илгээгээд, эерэг бодол илгээгээд, эерэг энерги илгээгээд ингэж байснаа тодорхой хэмжээгээр цаг хугацаа орж болно. Гэхдээ тэр цаг хугацаанд түүрдэхгүй. За 1-2 удаа оролдож үзчихэд болохгүй юм байна гэж бууж өгөхгүйгээр маш өөртөө ихтэйгээр давтан оролдож үзээд байх юм бол та нэг л мэдхэд үр дүнг нь харах болно. Тэгэхээр эхлээд өөрийнхөө төрөлхтөд тэгээд ур чадвар нэмэгдүүлээд тэгээд давхар бас бодлороо нөлөөлөд байх нь тийм ээ. Хамаарал туулалт дууссан болохоор энэ бүгдийг сонсоод үнэн их сурч байгаа гэж дамжуулалтаа сонсож байсан. Хамт байгаа унгаагч ажиллаа дуусаагүй болохоор унгаагчаа хийлээр л байна гэж байх уу? Буцаа болоогүй болохоор сэрэхгүй байдаг болов уу? Дараагийн амьдралаар маш сайн төлөвшсөн чих хүний доктор хүн байдаг манай хүн гэсэн юм байна. Зорилго нь өөрөө угаасаа унгаагч гэдэг зүйл нь бол зүгээр унгаагч гэдээ орхидоггүй. Ямар зорилготой байдаг гэхээр яг цаанаа бол дэмжин унгаагч гэсэн нэр томьёолтой байдаг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр цаад угаасаа үндсэн шинж чанар нь одоо өөрийг чинь үзүүрлэх, хурцлах, тэр унгаалт сорилтуудыг өөрчлөн явуулж хэр одоо зүйлийг сурж гэнэ. Тэрийг яг бодитын амьдрал дээр ашиглаадах, харууладах, үзүүлэгдэх, бодит болгоодох юу сурч мэдээд байгаа гэдгийг надад үзүүлээд гэсэн санааг л илэрхийлж байгаа хүн гэсэн. Тэгэхээр тэр бол яг бодит утгаараа өөрийн чинь хувьд бол давуу тал. Онлын мэдлэгийг эндээс авлаа. Бодит амьдрал дээр практикаар ажиллах тэр талбар нь гэрт чинь бэлэн байж гэнэ гэсэн үг. Тэгэхээр тэр үүргээ гүйцэтгэж байгаа, өөрийг чинь хөгжүүлж байгаа хүн болохоос сөрөг зүйл гэж битгий хараарай. Тэгээд хичнээн яг үнэн хичнээн одоо энергиэр зогсон ч гэсэн хичнээн одоо ухааруулж ойлгуулж оролдлоо ч гэсэн үнэхээр цахим болоогүй бол үнэхээр залуу сүнс болч гэдэг юм уу тийм ээ. Магадгүй шүү дээ. Тэр тохиолдолд бол болоогүй цахим болоогүй гэвэл болоогүй л гэсэн. Зураг галав сан бөө. Өндөр уулын орой цэвэр 432-т. Тэр сайхан багшаагаа сонсгоож суун. Маш өгөөжтэй сайхан тайлбарлаж байна гэж лайлаа багш нартай гэсэн байна. Сайхан цэвэр харт гарчээ. За зургийг явуулсан байна. За хэдүүлээ сервисийн нэлээд хацсан байна. Одоо ер нь яг нөгөө анх Библийн талаар нэг мэдээлэл байгаа. Тэрийг нэг дамжуул ярина гэж мартчихъя гэжсэн. Тэрийг хэлээд өнөөдрийнхөө яриаг өндөрлөе. За энэ 1500 жилийн өмнөх Библи олдлоо гэсэн байна. Яг нөгөө юугаараа их хөлбраараа Турк улсад тэгээд тэн дээр бичгснээр бол нөгөө одоо бидний энэ түгэн дэлхийд даяар төрхөн
Түүнд гарахад байгаа шинэ гэрээ, хуучин гэрээ гэх мэтийн тэр үзэл номлолоос тэнд байдаг тэр номлолоодаас шал өөр зүйл гарч ирж байна гэж байгаа. Тэгээд бүр яг нөгөө хэн хизээ яаж нөгөө одоо тэр Библийн одоо Христийн шашин гэж зүйлийг үүсгээд яаж гажууд болсон гэдгийг нь бүрэн төрөв биччихсэн. За ийм зүйл одоо Анкара буюу Турк Анкара хотын музейд хадгалагдаж байна гэсэн байна. Тэгээ 2000-ад онд яасан боловч олдсон боловч тэг нууцлагдсан байсан. Ер нь одоо дэлгүүргүй байж байгаа. Саяхнаас олон нийтэд дэлгээд ингээд музейд тавьсан байдаг. Тэн дээр болохоор яг одоо тэр эртнийх байх тусмаа илүү бодит одоо тухайн дамжуулагчийн юутай төхнөө гэжсэн тийм. Тэгэхээр 1500 жилийн өмнө гэдэг бол ойролцоогоор одоо ч 2000 он гэхээр 500-аад жил буюу Иесусээс хойш 500 жилийн дараа бичигдсэн ийм Библи байх гэдэг тийм. Тэр бусад библиудын хувьд тэгэхээр энээс хойшоогоо бичигдсэн байдгийн болоо да. Тэгээд энийг маш одоо эртний гээд байгаа шүү. Тэгтэл 500 жилийн хугацаанд бас яаж говьсныг мэдэхгүй тийм ээ. Тэгэхээр ингээд ер нь бол говьад явдаг шүү гэсэн санааг бас юутай баримттай хэлье гэж мартсан байжээ. Тэгээд энийг үргэлээ та хэд манд дэлгэрүүлээд 1500 жилийн настай Туркээс олдсон Библиэд бас сайхан судлаад яг бас дотор нь юу нь өөр үйдгийг судлаж болно. За тэг өнөөдөр ярианд хамт байсан, сонссон, идэвхтэй оролцсон гэрлүүдтэй шинэ сонсогч нартаа талархлаа. Илүү дэлгэрүүлээ та хэд маань суралцъя. Бусдад түгээе. Үнэн мэдлэг гэж яг юу байдгийг. Миний өөрийн хүч гэж юу байдгийг бэ гэдгийг өөрийн туршлагаараа ингээд туулаад судлаад явъя. Өндөр дээд гэрлэн биетүүдийн дэмжлэгтэй яг бүрэн дүүрэн туслалцаа бол биш шүү. Дэмжлэгтэйгэр энергийн дэмжлэг л өгдөг. Энергийн дэмжлэгийг бид нар өөрсдөө яаж ашиглахаа шийддэг. Бусад өөр одоо ямар нэгэн байдлаар ингэхгүй бол тэгнэ, ингэвэл тэгнэ гэсэн тулгаан шаардалт ямар нэгэн зүйл өрөөсөө явуулдаг. Өөрийн чинь ухамсар зүнсийг хөгжөөсэй. Дадварулжээс нэг ч гэсэн гэрэл сэрээд бусдыгаа гэрлээрээ дагууласаа гэсэн үднээс энэ сургалт маань явдаг. Тэр ч утгаараа одоо хүчтэй энергиэр цохиод бэлгийн мэлмиг тэр даруй нээгээд ид чидийг одоо дүрхэн зуур үзүүлээд орхих. Тэгээд тэр үндсэн дээрээ материалын амьдралын одоо хэрэгцээг түрхэн зур хаангаад өнгөрөх ийм зүйл явуулдаггүй. Тэр зүйл ч гэсэн өгсөн бол буцаагаад авдаг журмынхаа дагуу эргээд одоо хариугаа нэгтдэг тийм ээ. Тэг ингээ өөрөөрөө хөгжих шиг сайхан зүйл байхгүй. Тархинд өөртөө суулгачихсан мэдлэг мэдээлж гисэн өөрөө сурчсан зүйлийг хинч булааж авахгүй гэж ярьцгаадаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингээд хамтдаа хөгжөөд явъя. Бусдад сайхан дараагаарай. Шинээр сонсож байгаа бол манай сургалт үргэлжлүүлэн анхан болон дунд чатны сургалтуудын мэдээлэлтэй танилцаарай гэж бүгдэд нь хүсье. За тэгээд бүгдээрээ өдрийг амралтын өдрийг үргэлжлүүлэн сайхан өнгөрөөгөөрэй. Баярлалаа. Баяртай. За бүгдээрээ баяртай. Идэвхтэй оролцсон, сонссон бүх гэрлүүдээ талархлаа.